эхлэе. 저희의 발걸음을 인도하시는 우리 아버지 하나님 감사합니다. Бидний алхмыг удирддаг Бурхан минь танд баярлалаа. 저에게 필요한 모든 것을 준비하고 계시고 그것을 주시는 우리 아버지 하나님 감사합니다. Бидэнд хэрэгтэй бүхнийг бэлдээд бас тэр бүхнийг бидэнд харамгүй өгдөг Бурхан авда баярлалаа. 저희에게 지금 가장 필요한 것은 하나님의 뜻을 아는 지혜입니다. Энэ цагт бидэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь таны хүсэл зоригийг ойлгох мэрэгэн ухаан хэрэгтэй байна. 하나님의 뜻을 정확히 분별해서 적용하게 하여 주시옵소서. Таны хүсэл тааллыг зөв таньж мэдээд түүнийг хэрэгжүүлдэг байхад туслаарай. 뜻의 성실히 따름으로 잘 훈련되게 하여 주시고 Хүсэл тааллыг тань үнэхээр итгэмжтэйгээр дагаж сахин биелүүлдэг байхад суралцахад туслаарай. 하나님의 마음을 기쁘게 해드리는 충성된 종으로 준비되게 하여 주시옵소서. Бурхан таны зүрх сэтгэлд тааламжтай таны үнэнч итгэлтэй зарцнаар болоход туслаарай. 이번 기간에 주시는 이번 학기에 주시는 말씀을 통해서 영적 단계가 더 높이 올라가게 하여 주시옵소서. Энэ улирлын хичээлээр дамжуулан бидний сүнслэг байдал нэг шатаар архихад та тусалж өгөөрэй. 하나님 앞에 충성된 자로 인정될 수 있는 저희가 되게 하여 주시옵소서. Бурхан таны өмнө үнэнч итгэмжтэй хэмээн хүлээн зөвшөөрөгддөг зарцнаар тань болоход туслаарай. 이 시간 지혜의 성령께서 깨닫게 하여 주시고 잘 간직하게 하여 주시옵소서. Энэ цагт мэрэгэн ухааны ариун сүнс та бидэнд сайн ойлгуулж өгөөрэй. Бас ойлгосноо сайдаар хадгалж хэрэгжүүлж чадхад минь туслаарай. 예수님의 이름으로 기도하옵나이다. 예수님 нэрээр залбирanгуйж байна. 아멘. 사무엘하 오늘은 18장 6절부터 오늘 할 차례입니다. 잠시만요. 사무엘하예요? 예, 사무엘하요. 2-р 사무엘 намын 몇 장이요? 예, 18장 18절 бүлгийн 예, 오늘 6절부터 8절까지가 이제 읽을 차례고요. 6-аас 8 дугаар ишлэгийг одоо унших юм байна. 6절부터 8절까지 좀 읽어 주십시오. За. 2-р Самуэль 18-ийн 6-аас 8-ыг уншъя. Ингээд ард олон нь Израильчүүдийн эсрэг тулалдахаар дайны талбар руу явцгаалаа. Тулалдаан Ефраимийн ойд болов. Израильчүүд тэнд Давидын зарцнаарт цохигдсон ялагдаж тэр өдөр үе олон буюу 20,000 хүн хядуулав. Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархсан бөгөөд тэр өдөр элтэнд хяарсан хүнээс ойд өгсөн хүн олон байжээ. 아멘. 6절부터 8절까지 있는 내용에 그 핵심 교훈은 압살롬의 군대가 크게 패함입니다. За 6-аас 8 дахь ишлэлийн сэдв нь болохоор Абсаломын тэргүүд болохоор хяарсан нь орчигтай байна. 순서는 네 번째고요. 그 4번 압살롬의 군대가 크게 패함. За нөгөө хэсгийн хувьд болохоор 4-р хэсэг юм байна тийм ээ. 4 дахь хэсэг нь тэгээд Абсаломын зэрэг олноороо хяарсан нь. 드디어 압살롬의 군대가 그 다윗 왕의 군대와 전투가 일어나게 됐습니다. Ингээ эцээжээс Давидын цэрэг болон Абсаломын цэрэг хоорондоо тулалдсан байна. 다윗은 하나님의 인도를 받는 가운데 있었고요. Давид болохоор бурхнаар удирдуулж байсан. 압살롬은 하나님의 뜻에 반대하는 그런 입장에서 있었죠. Харин Абсалом болохоор бурхныг эсэргүүцсэн байр суурин дээр байсан.
결코 많은 군대를 가지고도 하나님이 함께 하시는 군대를 이길 수는 없는 겁니다. Тэгэхээр хичнээн олон цэрэгтэй байлаа ч гэсэн бурхнаар өдөрдүүлсэн цэргүүдийг бол ялж дийлж чадахгүй. 그래서 다윗의 군대가 하나님과 함께 하시는 군대임을 알 수 있는 증거들이 여기 성경에 많이 있습니다. За тэгэхээр Давидын цэрэг бол бурхнаар өдөрдүүлснараа дайсны цэргүүдээ хяар цохиж байсан, ялан дийлж байсан жишээ бол Библиэлд олон байдаг. 6절부터 8절까지는 이제 실제 전투가 일어난 일을 말씀하는 건데요. За тэгэхээр 6-аас 8 дугаар эшлэлдэр за яг одоо хоёр талын цэрэг хоорондоо тулгарч дайтаж байгаад хооглосон байна. 다윗의 군대는 분명히 소수였고 압살롬의 군대는 굉장히 많은 많은 수의 군사를 거느리고 지금 싸우는 겁니다. За Давидын талд байсан цэрэг болохоор Абсаломын цэргүүдийн бодол цөөхөн байсан. Абсалом болохоор хавьгүй олон хүчний хувьд бол илүү байсан. 지금 여기 6절에 그 전투가 벌어진 그 장소가 에브라임 숲이라고 이렇게 기록되어 있습니다. За энэ 6 дахь эшлэлээс харах юм бол тулалдаа хаана болсон бэ гэсэн чинь Ефраимын ойд болсон гэж байна. 에브라임이라는 말의 뜻은 하나님에 의해서 열매가 많아진다라는 의미인데요. За Ефраим гэдэг нэрийн утга нь болохоор бурхнаар хүчрхэгжих 하나님으로 인해서 하나님께서 열매를 많이 맺게 하신다라는 뜻이 있습니다. Ефраим гэдэг нь болохоор бурхан үр жимсийг арвижуулна арвин үр жимстэй болгоно гэсэн утгатай нэр байгаа. 열매는 하나님께서 맺게 하시는 것이지 인간의 노력으로만 되는 게 아닙니다. Тэр үр жимс гэдэг бол бурханы одоо хүч чадлаар бурхан хэрвээ зөвшөөрөх юм бол тэгж арвидж үржиж байдаг болохоос хүн өөрийгөө хүч чадлаар хичнээн хичээгээд ч гэсэн 하나님께서 함께 하시는 여부는 결과가 나타났을 때만 알 수 있는 거예요. Тэр бурхан хамт байгаа эсхийг юугаар мэдэж болох вэ гэхээр тэр үр жимсээр нь мэдэж болох юм байна. 지금 여기 이 전쟁은 하나님께서 싸워주시는 전쟁이라는 그 증거가 여러 군데가 있는데요. Тэгэхээр 이번 그 전투에 있어서 이번 전투가 энэ удаагийн тулалдаан бол одоо бурхан өмнөөс нь дайтаж өгч байгаа тийм тулалдаан гэдгийг нотлох олон баримт байгаа. 여기 숲이라는 말은 나무가 많은 그런 지역을 말하는 겁니다. За гэдэг бол мэдээж маш их модтой тийм ээ тийм газрыг хэлж байгаа. 나무가 많은 곳에서는 숫자가 많은 군대는 불리합니다. За тэгэхээр их одоо тийм ой модтой газар тулалдлаа гэхэд бол одоо илүү олон цэрэгтэй байх юм бол олон цэрэгтэй тал нь одоо юу ашиггүй байдаг. 숫자가 많은 군대는 넓은 평야에서는 숫자가 많은 군대가 유리하지만 이런 나무가 많은 데서는 그 많은 군대 숫자가 유력을 발휘하지 못해요. Цэргийн одоо тоогоороо олон байх нь хаана давуу талтай вэ гэвэл тал хിവэр нутагт одоо тулалдж байгаа тохиолдолд бол олон цэрэгтэй байх нь давуу тал болдог. Гэтэл одоо ой модтой ийм газар болохоор цэрэг олон байх нь ашиггүй байдаг. 소수의 그 적군이 소수의 부대가 나무에 몸을 숨기고 싸우면 적은 숫자를 가지고도 많은 군대를 이길 수가 있는 거죠. Тэр цөөхөн тооны цэрэгтэй байх юм бол тэр цөөхөн цэргүүд нь бол одоо модны араар ч юм уу модны наан цаагуур ингээд нуугдахад амархан тэгээд тэр одоо цөөн тооны цэргээр тулалдахад бол амархан байна.
그럼 이 불리한 조건으로 이렇게 가게 된 이 이유는 바로 하나님의 그렇게 되도록 하나님께서 인도하신 겁니다. За тэгээ хэдийн юм одоо хүний тоогоор ярих юм бол илүү одоо юу сул талтай байна шүү дээ. Давидын тал бол цөөхөн цэрэгтэй. Тэгсэн ч гэсэн тийм цөөн цэрэгтэйгэрийн тулдаанд орсон гэдэг нь бол бурхан өөрсдийг нь удирдах байсан учраас бурханаар удирдуулж энэ тулдааныг хийсэн байна. 전쟁이 일어난 하루 동안에 2만 명이나 되는 군대가 다 이렇게 패하게 됐습니다. За тэгэд эндээс харахад 7 дугаар эшлэлээр харах юм бол энэ тулалдаан одоо болсон. Тэгээд нэг өдрийн дотор үе олон буюу 20 мянган хүн хядуулсан гэж байна. 그러면은 하나님께서 다윗의 군대에 함께 하시는 증거를 한번 찾아볼 건데요. За тэгвэл одоо бүгдээрээ дахиад энэ бурхан Давидын цэргүүдтэй хамт байсан гэдгийг нотолгоод бас хайж олъё. 여기 위에 4절을 우리가 볼 때 설명이 안 된 부분이 좀 있습니다. За дөрөвдүгээр ишлэлийг нь харах юм бол энд нэг тайлбар хийгээгүй өнгөрсөн зүйл байгаа. 여기 그 18장 4절 한번 보시면은 그 군대가 100명씩 1000명씩 대를 지어서 나간다고 그렇게 기록돼 있어요. Дөрөвдүгээр ишлэлийн төгсгөл хэсэгт харах юм бол юу цэргүүд ард олон 100-аараа 1000-аараа гарч явцгаасаа гэж хэлсэн байна. 이런 그 군대가 나가는 모습은 다른 데서도 우리가 볼 수가 있는데요. За ингээд цэргүүд одоо тэр тулдаанд гарч явж байгаа ийм дүр зургийг бол бид нэр Библийн өөр одоо ишлүүдээс бас олж харж болно. 사울 왕이 블레셋 군대에게 패한 일이 있었습니다. За урдын түүхийг харах юм бол Саул хааны үед Саул хаан филистичүүдийн цэрэгт ялагдаж байсан тохиолдол байгаа. 그때도 블레셋 군대의 그 전쟁에 나가는 모습이 이와 같이 100명씩 1000명씩 나갔다라고 기록이 돼 있어요. Блесет 군대가요? 아니면 사울의 군대가? 블레셋 군대가요. За тэр тулдааны үеэр филистичүүдийн цэргүүд нь бас яг ингэж 100-аараа 1000-аараа жагсаж тэр тулдаанд явсан гэж гарч байгаа. 똑같이 100명씩 1000명씩이라고 기록되어 있는 이 의미는 반드시 이 숫자의 의미가 있는 겁니다. 다시 말씀해 주세요. 지금 인터넷이 지금 끊기거든요. 예. 100명씩 그리고 1000명씩이라고 기록되어 있는 이 숫자에는 반드시 거기에 의미가 담겨 있습니다. За тэгээд эндээс харах юм бол энэ 100-т 1000-аараа гарч явцгаасаа гэдэг ингээд 100 1000 гэсэн энэ тоонд бас их утга учир байгаа. 그 이 1000명이라는 것은 하나님에 의해서 구별된 숫자를 말하는 겁니다. За 1000 гэдэг тоо болохоор одоо бурханд сонгогдсон бурхны одоо тусгаарлан одоо сонгож авсан тоо хүмүүсийг бэлэгддэг тоо байгаа. 이길 수 있도록 하나님께서 그 승리를 정해 놓으신 쪽을 말하는 거죠. Өөрөөр хэлбэл бурхан хэнд нь ялалтыг өгөх вэ гэдгийг аль хэдийнээс одоо шийдчихсэн байсан гэсэн үг юм. 그래서 많은 숫자의 군대가 하나님에 의해서 이렇게 그 움직여지는 그 하나님께 선택받은 숫자가 많다라는 의미가 여기 100명씩과 1000명씩에 있는 겁니다. Тэгэхээр 100-аар 1000-аар гарч явцгаасаа 100 1000-аар жагсаад явцгаасаа гэдэг энэ тоо нь болохоор одоо энэ асар олон цэргүүдтэй нь болохоор яг эзэн бурхан өөрөө сонгож аваад энэ 100-т 1000-аар жагсан энэ цэргүүдэд би одоо ялтыг өгөхөөр шийдсэн гэдгийг бэлэгдсэн байдаг. 또 우리가 오늘 읽은 본문 이게 숲풀에서 싸웠다라는 것도 의미가 있는 구절인데요. За дараагийн одоо бурхан Давидын талд хамт байсан Давидыг удирдах энэ тулдаанд орсон гэдгийг дараагийн нотлох нь болохоор түрүүн ирсэн Ефремийн ой гэж байгаа. 나무가 사람은 아니지만 마치 나무가 사람과 같은 역할을 해서 하나님께서
그 나무의 많음을 이용해서 이스라엘 군대를 강하게 하셨다라는 거죠. За тэгэхээр ой модтой газар тулалдаан болсон гэж байгаа. Тэгэхээр энэ хэдийгээр одоо тэр ой моднууд нь хүн биш боловч тэр мэдээж олон мод байгаа шүү дээ ой юмны чинь. Тэгэхээр тэр моднуудыг бурхан одоо өөрийнхөө талд ашиглаад тэгээд Давидын талд ялалтыг өгөхөөр альтын шийдсэн байсан. 그래서 여기 8절에 그날에 칼에 의해서 죽은 자보다 이 나무나 이 나무의 숲을 그러니까 이 나무에 의해서 죽은 자가 많았다라고 그렇게 기록되어 있습니다. За тэгээд 8 дугаар ишлэлийн төсөл одоо төгсөлийнх нь хэсгийг харах юм бол тэр өдөр элдэнд хяарсан хүнээс ойд өгсөн хүн олон байжээ гэж. Тэгэхээр тэр өдөр яг элдээр завчуулаад өгсөн хяарсан цэргүүдээс ойгоос болж тэр ой модноос болж өгсөн хүмүүс илүү олон байсан гэж. 그래서 이스라엘 백성들의 힘이나 능력이 아니라 하나님께서 그 나무를 사용하셔서 나무를 통해서 많은 그 이스라엘 그 압살롬의 군대에게 피해를 입게 했다라는 의미가 있는 거죠. Тэгэхээр энэ Израильчүүдийн одоо тийм мундагтай биш тий одоо хиний Давидын цэргүүдийн тийм гарамгай байсан учраас Авсаломын цэргийг ингэж цохиж чадсан биш харин бурхан өөрөө тэр ой моднуудаар дамжуулаад тэр ой модыг ашиглаад Авсаломын талаас олон хүмүүсийг яаруулсан байна. 그래서 하나님께서 나무를 사용하신 거에 대한 또 다른 그 사실이 다음 구절에 또 있습니다. Бурхан ингэж модыг ашиглаж энэ дайны ялалтыг шийдсэн гэдгийг нотлох бас нэг баримт нь болохоор дараагийн ишлэлд гарч байгаа. 전쟁에 이기고 짐은 사람의 군대의 숫자에 따라 달리는 게 아닙니다. Тэгэхээр эндээс энэ бүхнээс аваад үзэхэд ер нь дайн тулдаанд ялах уу, ялагдах уу гэдэг нь хүний тооноос ерөөсөө шалтгаалдаг байх. 하나님께서 이기게 하시면 적은 숫자의 군대를 가지고도 많은 수로 이긴 그 실제 일이 많이 있었습니다. Тэгэхээр бурхан шийдсэн л юм бол одоо айлын талд нь ялалтыг өгнө гэж шийдсэн л ах юм бол тэр тал нь цөөхөн хүнтэй байлаач гэсэн тэр тал нь одоо ялалт байгуулж чаддаг байгаа. Энэ талаар Библиэлд ч гэсэн олондоо өгүүлсэн байдаг. 전쟁에 이기기 위해서 또 오늘날로 말하면 우리가 어떤 일을 성공적으로 거두기 위해서 절대적으로 필요한 조건이 무엇일까요? Тэгэхээр одоо эртний ихээр бол дайн тултанд ялахын тулд өнөөдөр бид нар өөрсдөө аваад үзэх юм бол бид нар амжилтанд хүрэхийн тулд зайлшгүй хэрэгтэй зүйл нь юу байж таарах вэ? 하나님께서 나와 함께 하시는지 안 하시는지 그걸 우리가 아는 게 필요하고 За хамгийн чухал хэрэгтэй зүйл нь бурхан надтай хамт байна уу үгүй юу гэдэг нь бол хамгийн чухал та нэгдүгээр нөхцөл болцсон байна. 내가 하는 일이 하나님의 뜻에 맞는 일인지 맞지 않은 일인지를 먼저 그걸 정확히 분별하는 것이 그게 중요한 일입니다. За дараагийн одоо хоёр дахь чухал хүчин зүйл нь бол миний хийж байгаа энэ ажил бурханд таалагдж гэнэ үү, таалагдахгүй ажил уу гэдгийг ялгаж салгах нь бас одоо хоёрдугаар чухал хүчин зүйл юм. 다윗이 전쟁할 때 뽕나무 꼭대기에서 걸음 걷는 소리가 났다라는 그런 말씀을 봐도 나무는 이 전투와 관계가 있다라는 걸 우리가 알 수 있습니다. 어디? 그 구절은 사무엘하 그거는 처음에 5장 24절인데요. 다윗이 전쟁할 때 나무 꼭대기에서 걸음 걷는 소리가 들리면 그때 공격하라는 말씀이 있었죠. За тэгээ 2-р Самуэль 5-ын 24-ээр харах юм бол ялан модны төглийн дээгүүр алхах чимээг сонсогч чи одоо юу яран тулдаанд ороо. Учир нь дайсан зэрэг зохиохоор эзэн чиний өмнө гараад явж байгаа эргээ гэсэн. За эндээс харахад ч гэсэн бурхан одоо Давидын талд тулалдаж байсан гэдгийг харж байна. 그것도 다윗의 군대를 나무의 숲에 숨겨 놓으시고 하나님이 앞서가시면서
앞서서 싸우신다라는 의미가 있는 그런 구절입니다. За тэгээд тэр хэсгээс ч гэсэн харсан энэ удаагийн тулдаанаас ч гэсэн харсан бурхан тэр Давидын цөөхөн цэргийг тэр модны араар одоо нуугаад тийм ээ тэгээд өөрөө харин бурхан тэр Давидын цэргүүдийн өмнөөс тулалдаж дайсыг нь буцчихсан гэдгийг харж байна. 그럼 이 전쟁에서 하나님이 나무를 사용하신 예를 또 보겠습니다. За цааш нь бас бурхан энэ удаагийн тулалдаанд модыг ашигласан гэдгийг нотлох баримтыг бас харцгаая. 9절 한 절만 9절 읽어 주십시오. 9-р ишлэгийг уншия. Абсалом Давидын зарц нартай гинэт таарчээ. Абсалом луус унсан байсан бөгөөд луус нь том царсны цахилгаар мөчөртөөгөр өнгөрөх үед Абсалом толгоогоороо царсанд орооцолдон тэрээр тэнгэр газрын хооронд дүүжлэгдээд харин унаж байсан луус нь давхиж оджээ. 아멘. 이 9절의 그 핵심 교훈은 번호 5번 다섯 번째 압살롬이 나무에 달림. За энэ болохоор одоо 5 дахь хэсэг нь байна тийм ээ. Энэ болохоор 9-р ишлэлд ангаараа. За гарч нь болохоор Абсалом модонд дүүжлэгдсэн нь гэсэн гарчигтай байна. 압살롬이 단지 나무 밑으로 나귀를 타고 지나갔을 뿐인데, 근데 그 머리카락이 노새를 타고 지나갔을 뿐인데 머리카락이 나무에 이렇게 걸리게 됐습니다. За тэгээ энэ үед болохоор Абсалом одоо луус унчихсан. Тэгээд тэрнийг модны одоо мөчөр доогуур зүгээр л одоо яваад өнгөрсөн. Тэгтэл яасан гэхээр нөө Абсаломын үсэн ингээд модны мөчөртэй яагаад орооцолдоод тэгээд дүүжлэгдээд үлдсэн. 나무 밑으로 지나가는 사람이 머리카락이 나무에 걸려서 매달리는 경우는 흔히 일어날 수 있는 일이 아닙니다. Тэр хүн ингээд зүгээр модны мөчөр доогуур явж өнгөрөхдөө үсэн тэр модны мөчөртэй орооцолдоод дүүжлэгдэх ийм тохиолдол бол үнэхээр ховор тохиолдол тийм ээ. Нэг тийм илбэг тохиолдол зүйл шүү дээ. 나무가 손이 있어서 사람 머리카락을 잡은 것도 아닐 거 아닙니까? Тэр модны мөчөр нь одоо гартай болоод тэр гараас сунгаад тэр доогоороо өнгөрч байгаа хүний үснээс зураад авна гэж байхгүй тийм үү? 하나님이 하신 일인데 하나님의 나무를 사용하신 거죠. Тэгээ ерөөсөө л энэ бол бурхны л хийж байгаа ажил. Бурхан тэр модыг ашиглаад тэр модны мөчрийг ашиглаад энэ зүйлийг хийсэн байна. 나무 밑을 지나갈 때 강한 바람이 불고 또 머리카락이 그 나무에 얽혀서 순간적으로 일어난 일인데 나무에 얽혀서 매달리는 그런 일이 생기게 된 거죠. Тэгэхээр энийг яг үндслэлтэй тайлбарлая гэхээр яаж тайлбарлах болох вэ гэхээр тэр Абсалом одоо тэр модны мөчөр доогуур яг ингээд өнгөрч байх үед гинтхэн салхилаад тэгээд модны мөчөрч ингээд салхинд ингээд хийсээд одоо дээш доошоос хавладаг ч юм уу тий. Тэгээ нөгөө салхинд хиний Абсаломын үсэн ч гэсэн ингээд хийсээд тэгээд тэр модны мөчөртэй ингээд орооцолцчихсон. Тэгээд үлдсэн байхамаа. 하나님께서 압살롬에게 더 이상 전쟁하지 못하도록 그를 붙잡으신 겁니다. Энийг ясандаа бурхан Абсаломыг одоо цаашид ийм одоо дайн тулдааныг нь зогсоохын тулд ингээ хүчээр түүнийг барьж зогсоосон. 그 나무에 달려 있다고 해서 당장 죽은 건 아닙니다. Тэгээ модны мөчөрт ингээ дүүжлэгдчихлээ гэж шууд тэр дараа хүчгээгүй. 지금 나무에 달려 있는 이때는 하나님께서 짧은 시간이지만 압살롬에게 마지막 회개할 기회를 주신 그런 때입니다. Тэр энэ модны мөчөрт ингээ дүүжлэгдсэн байсан тэр богинохон хугацаа бол хэдийгээр богинохон хугацаа байсан ч гэсэн бурхны зүгээс бол бас Абсаломд гим нүглээ гимших боломжийг олгосон хугацаа байсан. 이때 회개하면 하나님께서 죽지 않게 하시지만 끝까지 회개하지 않으면 그를 그 재앙이나 죽음 가운데 하나님은 던지시는 겁니다. Тэгэхээр энэ мөчийг ашиглаад
Тэрээ Авсалом гимших юм бол бурхан түүнийг амь нэсийг нь аврах байсан. Хэрвээ гимшихгүй байх юм бол тэгээд бурханы ял шийтгэл гамшиг Авсаломын дээр ирэх болно. 하나님은 사람을 심판하실 때 그가 자랑하는 장점을 이용해서 그 어려움을 겪게 하십니다. Бурхан ер нь хүнийг шүүхдээ бурхан одоо хүнийг гим нүглийн төлөө шийтгэхдээ тэр хүний хамгийн их одоо гайхуулж сайрахдаг байсан зүйлээр нь дамжуулж шийдэгдэг байна. 여인이 아름다움을 자랑하는 경우에는 자기가 자랑하는 아름다움 때문에 어려움을 겪게 실패를 당하게 만드십니다. Жишээлбэл одоо гоо сайхан царай зүстэй үзэсгэлэнтэй дүр төрхтэй хүн эрэгтэй эмэгтэй хин ч үлээ гэсэн тийм хүн байлаа гэхэд тэрүүгээрээ одоо сайрахдаг царайлгаараа хөөрхнөрөө сайрахдаг байх юм бол тэр хөөрхнөөсөө болоод тэр гоо үзэсгэлэнтэй дүр төрхөөсөө болоод ямар нэгэн гай зовлонд учрах жишээ тий. 에스더서에 있는 그 왕후 와스티가 그런 경우이죠. Энэ тохиолдолд ямар жишээ байна гэхээр Эстер ном дээр гардаг нөгөө хааны хатан Вашти хатан байгаа тийм. 또 골리앗 같은 경우에는 자기의 그 강한 힘을 자랑했는데 그것 때문에 자기가 망하게 됐습니다. Голиат байна. Голиат гэхэд л одоо үлэмж биетэй тэгээд маш тийм сүрхий одоо дайчин тий баатар тэгээд хүч чадалтай гэх мэт тэр байдлаараа гайхуулж Израилийн бурхан эзнийг доромжилж байгаад тэгээд тэрнээсээ болоод сүрдэг байгаа тийм ээ. 이 압살롬 같은 경우에는 용모가 상당히 보기 좋고 아름다웠다고 그랬어요. За тэгээд Авсаломын хувьд ч гэсэн тэр маш одоо царайлаг тийм ээ үзэсгэлэнтэй дүр төрхтэй байсан гэж байна. 특별히 머리카락이 머리카락이 많이 있고 머리카락이 길었다고 그랬습니다. Ялангуяа одоо их сайхан үстэй байсан гэж тийм өтгөн сайхан үстэй тэрүүгээрээ одоо гайхалтай байсан гэж. 그래서 1년에 한 번씩 머리를 깎을 때 그 깎은 머리카락의 무게가 200세겔이라고 그랬죠. Одоо жилдээ нэг удаа ингээ үсээ засуулдаг байсан. Тэгээд зассаад гарсан үснийх нь одоо нөгөө юу н хүндийн жин нь болохоор 200 шикел болдог байсан гэсэн. 200세겔이면은 우리가 지금 그 계산하는 무게로 2.3kg이 됩니다. За тэгээ 200 шикел гэдэг нь болохоор одоогийн бидний ашиглаж байгаа нэгжээр бол 2.3 кг гэсэн. 2 кг 300 g. 자기가 자랑하는 그 많고 긴 머리카락 때문에 그것 때문에 자기가 잡히는 그런 일을 겪은 겁니다. Энэ тохиолдолд болохоор тэр өөрийнхөө гайхуулж сайрахдаг байсан өөрийнх нь гол бахархал байсан тэр өснөөсөө болоод тэр одоо юу баригдчихсан байна. 그래서 우리 사람은 그 어떤 걸 가지고도 자기가 자랑하거나 자부심을 갖거나 해서는 안 됩니다. Тэгэхээр хүн гэж амтан бол ерөөсөө өөрт нь ямар байгаа тэр сайхан зүйлээрээ бусдад өнгөөрчтэй ба сайрхаж тэгэж одоо ихэрхэг зан гаргаж ерөөсөө болохгүй. 여기 지금 이 나무의 그 숲에 있는 나무들은 하나님이 쌓아주시는 그런 그 도구라고 지금 말씀을 했는데요. За тэгээ түрүү хэлсэн байгаа энэ ой мод гэж яриад байгаа энэ ойж гэдэг юм уу эсвэл тэр моднууд бол бурхны одоо тэр тулалданд ашигласан зэвсгүүд нь болж ирсэн. 여기 나무 가운데 특별히 상수리 나무라고 여기 압살롬의 머리가 걸린 상수리 나무 같은 경우에는 특별한 뜻이 있어요. За тэгээд ялангуяа энэ Авсаломын тэр нөгөө үсээрээ орооцолтчихсан мод нь болохоор царс мод гэж байгаа. Тэр царс мод бол бас их утга учиртай. 그 단어의 기본적인 뜻이
이 힘을 상징하는 그러니까 하나님이라는 의미와 이렇게 뜻이 연결되어 있습니다. За тэгэхээр царс модны одоо тэр өөрийнх нь шинж тэмдэг ч юм уу одоо бас илэрхийлдэг утга учирыг нь харах юм бол маш тийм хүчирхэг тий бат бөх тийм мод байгаа. Тэгээд нэг ясандаа бас моднод дундаас одоо бурхныг бэлэгдэхтэй бурхныг одоо зөвлөж хэлэхдээ царс модоор бас төлөвлөлдөг ёс байдаг. 그래서 창세기 13장 18절 말씀에 보시면은요. Эхлэл намын 13-ийн 18 доор 누가 뭐 읽어주시겠습니까? За нэг нь уншаад өгөөрэй. 13. Эхлэл 13-18. Агсан жимээ 읽оод алааны 거죠? 예, 예. Оюутнуудаас нэг нь олоод микрофоноо нээж аваад уншаад өгөөрэй. Тэгээд Авраам майхнаа нүүлгэж Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ эзэнд тахилын ширээ босгожээ. 아멘. 여기 아브라함이 거했던 그 상수리 수풀이라는 그 말의 의미는 바로 하나님의 힘을 의지하고 살았다는 의미가 있는 겁니다. Энэ эхлэл намын дээр уншсан хэсгээс харах юм бол Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ эзэн тахилын ширээ босгожээ гэж. Тэгэхээр Авраам одоо майхан саваа нүүлгээд Мамрегийн царс модны хавцаа очиж одоо нутаглаад тийм ээ. Нутгалсан гэдэг нь болохоор бурханд одоо бүх найдвараа тавьж бурхныг түшиглэж амьдардаг байсан гэдгийг хэлж байгаа. 자기 고향을 떠나 외지에 가서 살면서 의지할 것이 무엇이 있었겠습니까? 오직 하나님만 의지하고 살았다는 의미가 있는 거죠. Тэгэхээр Авраам болохоор энэ үед нутгаас гараад явсан төрлөөх нутаг төрөл төрөстөөд яахаа гэрэг орхиод харийн нутаг руу нүүдлэж явсан байгаа. Тэгээ харийн нутагт очиод одоо хиндээ найдаж хиндээ түшиглэж амьдрах уу мэдээж одоо өөрөө итгэдэг эзэн бурхнаас түшиглсэн шүү дээ. 예. 그다음에 10절부터 15절까지의 말씀인데요. 6번 요압이 압살롬을 죽임. 6번 대지 요압이 압살롬을 죽임이고요. За 6 дахь хэсэг нь болохоор Йоаб Абсаломыг алсан гэдэг хороосон гэдэг хэсэг байна. 10절부터 15절까지가 그 내용입니다. 10절부터 15절까지. 10-аас 15 дугаар эшлэл. 이 중에 첫 번째 소지 작은 그 가로치고 작은 1번 소년이 죽이지 않으려 함. 이게 이제 작은 1번입니다. За энэ дотроо 10-аас 15 дахь эшлэл дотроо бас жижиг хэсгүүдтэй байгаа. Тэгээ жижиг 1-р хэсэг нь болохоор 소년이 압살롬을 죽이지 않으려 함. 소년이 어디 나와요? 소년은 여기 이제 군사 중에 한 명 압살롬이 매달린 것을 발견한 그 군사를 말하는 거죠. 군병. 군인 한 명이 그냥 군사라고 말해도 되고요. 여기 본문에는 소년이라고 그냥 젊은 청년이라고 기록되어 있기 때문에 청년이라고 말해도 되고 아니면 군사라고 말해도 됩니다. 자, 10절에 몽골 성경에는 소년이라는 단어가 없어서 그냥 어느 한 사람으로 나와 있어요. 예, 한 사람이라고 되어 있죠. 예, 그럼 자. 그러니까 군사가 아니면 군인이 압살롬을 죽이지 않으려 함 이 내용입니다. 예. За нэгдэх одоо нэг жижиг 10-аас 15 дотроо жижиг 1-р хэсэг нь болохоор нэг зэрэг Абсаломыг алахыг хүсээгүй гэсэн хэсэг байна. 10절부터 13절까지가 그 내용입니다.
За энэ нь болохоор 10-аас 13 дугаар ишлэл юм байна. 그러면 10절부터 13절까지 읽어주십시오. 10-аас 13 дугаар ишлэлийг уншъя. Нэгэн хүн түүнийг хараад Йовд үзэгтэн Авсаломыг царсанд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлв. Йов тэр хүнд чи түүнийг харсан байж яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд 10 мөнгөн зоос болон бүс өгөх байсан юм гэхэд тэрээр Йовд би мянган мөнгө гар дээр авах байсан ч хааны хүүгэнд гар өгөхгүй. Хаан танд болон Абишай Итай нарт миний төлөө залуу Авсаломыг хамгаалаарай гэж бидний чихэн дээр тушаасныг бид сонссон тул тэгэхгүй. Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол хантнаас юу ч нууж чадна. Та өөрөө өөрийгөө хол байлгах байсан болсоо гэж хэлв. 아멘. 이 군사 한 명이 압살롬이 나무에 달린 것을 발견하고 자기의 그 상관, 군대의 장군인 요압에게 보고했습니다. За нэг цэрэг Авсаломыг тэр царсанд өлгөгдсөн байхыг нь хараад өөрийнхөө одоо дарга буюу одоо цэргийн жанжин Йовд очоод хэлсэн байна. 그때 요압은 책망을 하면서 왜 당장에 죽이지 않았느냐라고 이렇게 말을 했죠. За тэгээд Йов болохоор тэр хүнийг зэмлээд чи тэгээ харсан юм бол түүнийг яагаад газар дээр нь зөхиод алчихаагүй юм бэ гэсэн. 그때 이 군사가 한 말은 왕이 한 말을 자기가 기억하고 있기 때문에 그 왕을 위해서 죽이지 않았다라고 그렇게 말을 한 겁니다. Тэр зэрэг хариуд нь юу ч хэлсэн бэ гэхээр хаан одоо бидэнд юу гэж тушаасныг бид нэр сонссон учраас тэр хааны зарлагыг биелүүлэхийн тулд тэр зарлагын зөрчихгүй тулд алаагүй гэж хэлсэн ба. 이 군사는 자기들의 왕인 다윗의 말을 굉장히 마음에 잘 담아두고 소중히 여기는 마음을 갖고 있었습니다. Тэр энэ цэргийн хувьд бол өөрийнхөө хаан болох тэр Давидын үгийг зарлиг тушаалыг нь бол сэтгэл дотроо маш үнэнчээр ингээ хадгалж явсан юм байна. 자기의 상관인 요압 장군의 말과 그 나라의 왕인 다윗의 말이 서로 다른 것을 요구할 때 어느 쪽을 우리가 따라야 할까요? Тэгэхээр энэ тохиолдолд гарч байгаа шиг тэр улс орныхын хаан болох Давид нэг үг хэлсэн байна. Харин энэ цэргийн одоо яг өөрийг нь захирч байгаа дарга жанжин болох Йовын үг болохоор хааны үгнээс огт өөр юм хэлж штэ. Тэгээ ийм тохиолдолд бид нар хэнийх нь үгийг даах ёстой вэ? 우리가 여러분들이 다 경험해 보셨겠지만 대개 보통은 바로 자기 윗사람의 말에 더 거기에 영향을 받습니다. Тэгэхээр та нар ч гэсэн өөрсдөө амьдрал дээр амсаж үзсэн л байх ихэнх тохиолдолд бол хүмүүс яг өөрийнхөө дээр байгаа даргад өөрийг нь одоо шууд захирч байгаа тэр даргадаа тэр эргэтэн дархтандаа захирагдаж тэрнийхээ үгийг дагах нь илбэг байдаг. 그러나 하나님 보시기에 올바른 그 방법은 그보다 더 윗사람의 말을 듣는 것이 그게 옳은 것이겠죠. Харин бурхны нүдээр харахад тааламжтай зүйл нь бол тэр даргийнхаа үгийг биш, яг өөрийнхөө харьяалагддаг даргийнхаа үгийг биш, тэр даргаас ч илүү дээр нь байгаа тэр эрх мэдлэлтний үгийг сонсож захирагдахын бурханд тааламжтай байдаг. 자기 상관 요압도 결국은 다윗 왕의 그 지시와 명령을 따르는 위치에 있기 때문에 이 병사의 판단은 옳았던 겁니다. Тэр эцэст энэ Йов жанжинч гэсэн хэдийгээр одоо энэ цэргийн хувьд дарга нь боловч бүр дээр цаашаа ярих юм бол Давид хааны доор байгаа хүн шүү дээ. Энэ Йовын дээр бол Давид хаан байгаа тий. Тэгэхээр энэ цэргийн зүгээс бол маш зөв одоо дүгнэлтийг хийсэн байгаа маа. 자녀가 부모의 말과 하나님의 말씀, 또 국민이 나라의 국가의 명령과 하나님의 명령, 어느 쪽을 따라야 할지는 이건 명확하게 이미 정해진 겁니다. Тэгэхээр хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг дагах уу, эсвэл бурхны үгийг дагах уу
Энэ болохоор тэр нөгөө эцэг их болон бурхны үг хоорондоо өөр байгаа тий зөрчилдөж байгаа тохиолдлыг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм тохиолдолд хүүхдүүд аав ээжийнхээ үг дагах уу, бурхны үгийг дагах уу, ард түмэнч гэсэн тэр төр засгийнхаа үгийг дагах уу, эсвэл бурхны үгийг дагах уу гэдэг нь бол маш тодорхой ингээд ялгаж салгаж болохоор байна. 또 이 군사가 판단한 대로 자기가 왕의 말을 무시하고 그렇게 행동하게 되면 반드시 거기에 대한 책임을 자기가 질 것을 그렇게 생각하고 있었던 거죠. Тэгээд бас энэ цэрэг болохоор юу тэр хэрвээ хааны тушаалыг зөрчөөд Йобын үгийг даах юм бол эцэстээ хаан илүү эрх мэдэлтэй учраас хаан хожим нь түүнээ өөрөөс нь одоо хариуцлага нэхэх болно гэдгийг тэр цэрэг бол ойлгосон байна. 자기 모든 한 행동들은 결국 왕 앞에 밝게 드러나고 왕의 정확한 판단을 받게 될 것을 이 군사가 이 소년이 정확히 알고 있었던 겁니다. Тэр эцэст бол өөрийнх нь хийсэн үйлдэл тийм ээ ярьсан яриа энэ бүхэн бол хааны өмнө илчлэгдэн тэгээд хэрвээ одоо тэр Йобын үгэнд орох юм бол тэр хаан илчлээд тэгээ хожим нь тэр үг үйлчлэхийн төлөө хариуцлага тулгах болно гэдгийг энэ цэрэг маш сайн мэдчихсэн. 우리의 모든 하는 행동들과 결정들은 다 하나님의 눈앞에 있고 하나님이 다 기억하고 계십니다. Тэр бидний хийж байгаа бүх үйлдэл, гаргаж байгаа бүх шийдвэр бол Бурхны нүдэнд ил тод байдаг. Тэгээд тэр болгонд нь тохирсон хариуг Бурхан өгдөг. 그래서 선한 일과 악한 일, 그 둘 간의 이 두 가지의 그 결과가 반드시 우리에게 그 한 일대로 오게 돼 있는 거죠. Тэгэхээр сайн муу хоёр одоо сонголт байлаа гэхэд алийг нь сонгож авсан бэ гэдгээр шалтгаалаад яг түүнд нь тохирсон одоо хариу шанга бид нар авах болно. 이 병사 한 명이 올바른 말을 했는데 요압은 거기에 동의하지 않았습니다. За тийм цэрэг залуу болохоор яг зөв үг хэлсэн байгаа. Гэтэл Йоб харин түүнийг нь ерөөсөө тоогоогүй. 그래서 요압의 한 행동이 이제 다음 절에 우리가 기록되어 있는데요. За тэгээ дараагийн ишлэгийг нь харах юм бол Йоб юу хэлсэн бэ гэдэг нь гарч байна. 작은 2번 요압이 가서 압살롬을 죽임. За нөгөө 6 дотроо тий 2 дахь жижиг хэсэг нь болохоор Йоб очоод Абсаломыг алсан нь хороосон нь. 14절과 15절 두 절입니다. За энэ болохоор 14-өөс 15 дахь ишлэл байна. 두 절 같이 두 절 읽어주시기 바랍니다. За энэ ишлэгийг уншия. Йоб би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд гартаа 3 жад авч амьдараа царс модны донд үлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зов. Йобын зэвсэг барьж явсан 10 залууч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав. 아멘. 요압은 그 있는 자리에서 얼른 달려가서 그 나무에 달려 있는 그 압살롬을 자기 손으로 죽였어요. За тэгээ Йоб нөгөө тэр залуутай ярьж зогсчихсан газраас дахиж очиод Абсаломыг шууд алчихсан байна. 요압과 압살롬의 관계가 어떤 관계였습니까? Тэр Йоб Абсалом хоёрын тэр харилцаа нь ямар харилцаатай байсан лээ? 상당히 친한 관계였고 요압이 압살롬을 위해서 많은 노력을 했던 그런 굉장히 그 가까운 관계였었던 거예요. Энэ хоёр бол маш ойр дотн харилцаатай байсан. Тэгээд Йоб болохоор Абсаломын төлөө маш их хичээд зүтгэл гаргаж байсан. Тийм дотн харилцаатай хүмүүс байсан. 근데 압살롬을 돕던 요압이 왜 이렇게 그 죽이는 이런 일을 하게 됐을까요?
Тэгээд яагаад одоо тэгж урд нь Авсаломд маш их тосолж байсан, Авсаломын төлөө их явдаг байсан Йоб энэ удаад шууд Авсаломыг өчиггүй болчихваа. 그것은 압살롬에 대한 그 감정이 굉장히 안 좋게 그렇게 바뀌었다라는 걸 알 수 있는 겁니다. Эндээс бид нар юг харж болох вэ гэхээр Авсаломын талаарх одоо Йобын бодож явсан тэр бодол тээж явсан сэтгэл нь тэгээд бас цаашлаад бүр сэтгэл хөдлөлн ч гэсэн маш ихээр урдынхаасаа бүр эрс өөрчлөгдсөн байгааг харж байна. 우리가 지나온 내용 가운데 압살롬이 요압의 밭에 그 불을 지르게 한 일이 있었지 않습니까? За өмнөх одоо түүхүүдээс аваад үзэх юм бол Авсалом Йобын тэр тариалангийн талбайг шатааж байсан удаатай тийм ээ. 자기가 쫓겨갔던 곳에서 돌아올 수 있도록 도와준 것이 요압인데 그 요압의 은혜를 자기 말 안 듣는다고 그런 일을 한 그것으로 그렇게 배신한 거죠. Тэгээд Авсаломыг одоо зүхтаагаад явж байх даврагдал босвол маягаар ингээм амьдарч явах үед нь Йоб очиж түүнийг одоо аавтайгаа эвлэр одоо эргэж очих гэж ингэж гуйж ятгаж буцааж авчирсан одоо тийм одоо нэг ясны ачтан нь байсан байтал Авсалом болохоор харин Йобын тэр ач тусыг хариулахын оронд түүнийг одоо миний үгэнд орсонгүй, миний толд байсангүй гэсэн юугаар шалтгаанаар тэр одоо эд хөрөнгөний сүйтгэж 그때부터 ачиг бачаар хариулсан байна. 그때부터 요압은 배신감을 가지고 있었고 복수할 그 기회를 이제 찾고 있었던 겁니다. Тэр үеэс л эхлээд одоо тэр нөгөө Авсаломыг гэсэн Йобын сэтгэл бүр одоо хүрөөд тэгээд хизээ одоо өшөөгөө авч болох нь гэд өшөөгөө авч болох одоо симхийг хүлээж байсан хэрэгээ. 그럼 요압이 갖고 있던 마음은 하나님 보시기에 어떤 마음일까요? Тэгвэл Йобд байсан тэр зүрх сэтгэл нь Бурхны зүгээс харахад ямар зүрх сэтгэл гэж хэлж болох вэ? 성도가 가져야 할 선한 마음과 또 사랑의 마음이 아니었습니다. Энэ бол яалтчгүй одоо итгэгч хүмүүст байх ёстой тийм сайн бөгөөд хайрын зүрх сэтгэл бол биш байсан. 자기 감정을 가지고 자기 미움의 마음을 가지고 복수하는 일은 결코 믿는 성도가 해서는 안 되는 일입니다. Тэр энэ Йоб шиг юм те өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлөөр өөрөөр хэлбэл тэр үзэн ядсан тэр сэтгэл хөдлөлөөрөө бусдад тэгэж одоо бусдаас тэр өрш хонзонгоо авах тийм өсөргсөн зүрх сэтгэлтэй байж таарахгүй итгэгч нар. 사람이 행하는 일이 이런 악행하는 일을 사람이 하게 될 때는 그 악이라는 말이 자기를 해롭게 하기 때문에 그것이 성경에는 악이라고 말을 합니다. Тэр хүн одоо дотроо атгыг муу санаа тий бозор тийм хорон санаа ингээд тээж явна гэдэг чинь тэр хорон санаа нь эргээд өөрийг нь хорлдог, өөрийг нь бузралдаг, хөнөөдөг. Учираас тийм одоо атгыг муу санааг бид нэр дотроо тээж явж болохгүй маа. 사람은 악을 행하지만 하나님은 그 악을 이용해서 또 다른 악을 징벌하시는 일을 합니다. Тэгэхээр бурхан одоо хүмүүс ингээд бузар булааг ингээд үйлддэг. Гэхдээ бурхан тэр хүмүүсийн бузар булааг ашиглаад бузар булааг нь одоо устгуулдаг, даруулахад ашигладаг байна. 사람이 하나님 앞에 죄를 범죄하면 하나님은 악인을 사용해서 징벌하시고 또 사단도 이용해서 그 악인의 죄를 그 사람의 죄를 징벌하십니다. Тэгэхээр хэн нэгэн хүн одоо муу зүйл хийгээд гим нүгэл үйлдэлээ гэхэд тэр гим нүглийг нь бурхан одоо заавал шийтгдэг байгаа. Тэгж шийтгэхдээ бурхан өөр нэгэн гим нүгэлтэн юм уу эсвэл бүр сатаныг хүртэл ашиглаж тэр хүнийг гим нүглийг нь шийтгдэг байна. 요압이 압살롬을 죽이도록 하나님께서 그렇게 그것을 허용하신 것은 압살롬이 죽어야 마땅한 그런 범죄를 저지른 거죠.
За тэгэхээр энэ тохиолдолд болохоор бурхан Йобаар дамжуулан тий Авсаломыг ингээд хороолгосон байна. Тэгэхээр Йоб бол дотроо тийм өсөргсөн муу атгыг муу тэр хорон санааг ингээд хийж явжсэн биш шүү дээ. Тэгэхээр тэр одоо хорон муу тэр сэтгэл хөдлөлөөг нь ашиглаж Авсаломыг одоо хороолгосон байгаа. Яагаад заавал Авсалом одоо өөхөх ёстой Йобоор ингэж алуулсан бэ гэхээр Авсалом үнэхээр одоо өөхөх ёстой үхлийн одоо ялтай тийм нүгэл үйлдсэн учраас юм. 압살롬이 죽어야만 하는 죄는 이 두 가지의 큰 죄가 있었던 겁니다. Тэр Авсалом одоо үхлээс зайлахын аргагүй заавал өөхөх ёстой тийм гим нүгэл үйлдсэн гэсэн тийм ээ. Тэгээд тэр гим нүгэлнээс одоо хоёр янзын тийм гим нүгэл байгаа. 첫 번째는 왕에 대한 반역의 죄입니다. Нэгдүгээрт нь хааны эсрэг одоо гим нүгэл үйлдсэн. 왕은 하나님이 세우셨기 때문에 왕을 반역하는 것은 하나님께 대한 반역인 거예요. Тэгээ хааны эсрэг нүгэлүүлд нь өөрөлдөл хааны эсрэг одоо бослого гаргана гэдэг бол тэр хааны чинь одоо бурхан томилсон байгаа шүү дээ. Тэгвэл хааны эсрэг байна гэдэг чинь нэгсэндээ тэр хааныг томилсон бурханы эсрэг тэрсэлж байгаа гэмдгэл юм аа. 그래서 다윗도 자기를 죽이려는 그 사울을 죽이지 못했던 것은 그것은 하나님께서 철저히 금하시기 때문에 다윗이 그걸 하지 못했던 거죠. Тэгээ Давидэд ч гэсэн ийм явдал тохиолдож байсан тийм ээ. Тэр Саул хаан өөрийг нь одоо буруугүй байхад араас нь мөрдөж мөшгөж Давидыг алах гэж оролддог байсан. Тэгээд эсрэгээр Давид одоо Саулыг алах боломж байсан ч гэсэн тэр Саулд ерөөсө гар хүрдэггүй түүнийг ингээ зүгээр өнгөрүүлдэг байсан. Тэгээ энэ нь бол Давид энэ хааны эсрэг тэрсэлж болохгүй. Яг гэвэл тэр хааныг бол бурхан томилсон. Тэр хаанд гар хүрэх юм бол би бурханд тэрсэлж байгаа хэрэг гэдгийг маш сайн мэддэг байсан учраас Давид ч гэсэн хааны хайманд хүрээгүй. 왕을 반역하고 왕이 되었다 할지라도 그 반역하고 왕이 된 사람은 결코 반드시 성공하지 못했고 비참한 결과를 맞이했습니다. Тэгээ хэрвээ одоо өөр тохиолдлуудад болохоор хааны эсрэг урган тэрсэлж тийм ээ. Тэгээд ханыхаа эсрэг одоо хувилдаан гаргаж тэр хаан ширээг нь булааж авсан хаадууд ч гэсэн байдаг. Хэдийгээр тэр хаадууд тэр хаан ширээнд заларч хаан ширээ булааж авсан ч гэсэн ерөөсөө бурхан тэднийг зүгээр өнгөрүүлдэггүй. Зайлшгүй одоо тэгж хааныхаа эсрэг тэрсэлсэн гим нүглийнхээ төлөөсийг тэд төлсөн байдаг. 그런데 자기가 반역한 그 왕이 다름이 아닌 자기 아버지였던 거예요. 누구? 예, 자기가 반역한 왕이 다름이 아닌 아버지. 이게 тэгээд Авсаломгийн хувьд болохоор тэр тусмаа одоо хааныхаа эсрэг тэрсэлсэн байж болох юм аа. Гэтэл тэр хаан нь тэг очиж өөрийнх нь аав шүү дээ. Тэг аавынхаа эсрэг тэрсэлсэн байгаа. Зөвхөн одоо нэг хааны харь илгийн хааны эсрэг тэрсэлсэн биш бүр эцгийнхээ төрсөн эцгийнхээ эсрэг тэрсэлсэн. 그러니까 아들이 아버지를 해롭게 하려고 하는 이거는 아버지와 아들 관계에서 더 큰 죄를 압살롬이 지었던 거죠. 이게 두 번째인가요? 네, 두 번째죠. 예. 아하. Тэгэхээр энэ одоо төрсөн хүүн төрсөн эцгийнхээ эсрэг тэрсэлсэн тэрслэх ийм одоо эцэг хүүгийн харилцаанд байж боломгүй ийм амжигтай гим нүглийг одоо энэ Авсалом үйлдсэн байгаа. Энэ нь бол одоо өөхөхөөс өөр сонголт байхгүй тий. Заавал өөхөх ялтай ийм хоёр гим нүглийг үйлдсэн гэдэг байгаа шүү дээ. Тэрний хоёр дахь нь энэ байгаа. Нэгдүгээр нь болохоор хааныхаа эсрэг тэрсэлсэн, хоёр дахь нь болохоор эцгийнхээ эсрэг тэрсэлсэн. 아버지를 해롭게 하는 자는 반드시 죽이게끔 돼 있습니다. Тэр эцгийнхээ эсрэг тэрслээ эцэгтэй одоо хором муу санаж тий эцгийнхээ эсрэг одоо муу зүйл хийнэ гэдэг бол заавал одоо өөхөх ялтай өөхөх шийтгэлтэй гэмнүглээ. 구절은 출애굽기 21장 15절에 있고요. За энэ тухай болохоор Гитэл номын 21-ийн 15 дээр хэлсэн байгаа.
또 자기 아버지를 해롭게 하는 거 말고도 그 말을 순종하지 않고 말을 거역하는 것조차도 죽이게 돼 있죠. Зөвхөн одоо эцэг 21:15 дээр болохоор хин эцэг гэхэд зөвхөн тэр заавал алуулах ёстой гэсэн байна. За тэгээд заавал одоо алддгүй алж хэддгүү маа гэхэд тий уран тэрсэлдэггүй маа гэхэд эцэг ихтэй дуулуургүй байх нь одоо хүнд гэмт хэрэг гим нүгэлд тооцогддог байсан. 그것은 신명기 21장 20절부터 21절에 있습니다. За энэ тухай болохоор Дэд хууль намын 21-ээс 21 дэх бүлгийн 20-с 21 дэх эшлэлдэр бас хэлсэн байгаа. 신명기 21장 20절은 한번 누가 읽어 주십시오. 21절까지. За энэ Дэд хууль намын 21-ийн 20-с 21-ийг нэг ойд уншаад өгөөрэй. Дэд хууль 21 дэх бүлгийн 20-с 21 дэх эшлэл. Отынхон ахмадуудад манай энэ хууль зөрүүд гэсэн хүүхэд бидний үгэнд ордоггүй таанхаа бавнууд аригчин гэвээс отынхон бүгдээрээ түүн рүү чулуу шидэн авах гэсэн. Энэ хүүчид ундаасаа ёр мөг зайдав тэгвэл бүх Израиль сонсоод айж имэнэ. 아멘. 이런 구절들을 보면 압살롬이 반드시 죽을 수밖에 없는 그런 그 죄 가운데 있었음을 알 수 있는 겁니다. Эдгээр ишлүүдээс харахад бол Авсалом яалтчгүй одоо өөхөх ялтай гим нүглийг хийсэн байна гэдгийг харж байна. 혹시 출석 나중에 추가로 하신 분은 안 계시겠죠? 있어요. 네, 누구 있으십니까? 어윤님이 들어오셨고, 예. 네, 그리고 baygal님이 들어오셨어요. 예, 알겠습니다. 어윤님하고 네. 어윤님은 지금 체크가 돼 있는데요. 그리고 그래요? 그러면 네. baygal님, 예, 바이갈님. 네, 그리고 또 누가 들어왔지? 그래서 지금 몇 명이에요, 총? 지금 13분 잠깐만요. 14명. 13분이요. 14명인데. 그럼 한 분이 누가 체크 안 돼 있을까요? 지금 1번에서 4번까지 다 체크되어 있나요? 예, 1번, 4번까지 다 돼 있어요. 그리고 남줄마님, 언웅님. 언웅님 저기 체크 안 돼 있는데요. 언웅님 들어가셨어요. 그러시군요. 예, 그렇게. 예. 네. 알겠습니다. 그래, 예. 그렇게 14명. 네. 예. 10분 쉬었다가 하겠습니다. 자, 화면을 잡수셔야 되죠. 다음 그 대지 단락은 7번째인데요. 그러니까 7번 요압이 전투를 중지시킴입니다. За дараагийн хэсэг нь болохоор одоо нөгөө хэсгүүдээрээ ярих юм бол 7 дахь хэсэг нь болж байна. Гарч нь болохоор Йоб толдааныг зогсоосон гэсэн хэсэг байна. 16절 한 절입니다. За энэ болохоор 16 дугаар ишлэл дангаараа 16절 읽어 주십시오. Йоб ивэр бүрээ дуугаргаж ард олныг татаж зогсооход ард олон нь Израильчүүдийг мөршгөж хөөхөө зогсоон буцаж ирэв. 지금 나팔을 불었다는 것은 전쟁이 끝났음을 알리는 그 신호였습니다. Ивэр бүрээ дуугаргасан гэдэг нь болохоор одоо тулалдаан зогслоо. Одоо бүгд эргэж цугалцгаа гэсэн дохой байсан. 반역을 일으킨 압살롬이 죽었기 때문에 더 이상 같은 민족끼리 전쟁할 이유가 필요가 이제 없는 거죠. Тэр бослого удирдсан гол одоо хүн болох Авсалом өгсөн учраас
цаашид одоо адилхан нэг үндэстэн байж хоорондоо ингэж би энийг алж хядах нь утгагүй юм. 아무 필요 없는 그 명분이 없는 전쟁을 했다라는 것을 간접적으로 알려주는 겁니다. Тэр энэ ингэж Авсаломыг өхөнгүүд дайныг зогсоосон нь болохоор энэ дайн бол ямар ч юм утга учиргүй хин хинд нь ашиггүй юм дайн байсан гэдгийг харуулж байгаа. 사무엘하 처음에 2장에 거기도 필요 없는 전투를 한 일이 있었죠. За 2-р Самуэль номын эхний хэсэгт тийм ээ 2-р бүлэг дээр нь бас нэг утгагүй дайн тулдаан хийсэн тухай түүх гарч байгаа. 우연히 마주친 그 군대, 다윗의 군대와 또 아브넬이 이끄는 군대가 필요 없는 전투로 해서 많은 사람이 죽은 일이 있었습니다. Тэр тохиолдолд болохоор Абнерийн удирдсан одоо цэрэг болон Давидын удирдсан цэргүүд хоорондоо ингээд тулалдсан байгаа. Тэгээ энэ нь болохоор бас л ямар ч утга учиргүй хийхгүйч байж болохоор тийм тулалдаан байсан. Тэгээд энэ тулалдааны улмаас бас маш олон хүмүүс өгж өргөцсөн. 도중에 그 끝내기는 했지만 그걸 시작하지 않았더라면 필요 없는 죽음을 죽지 않았을 뻔했습니다. Хэдийгээр тэгээд одоо тулалдж байгаа нэг бодлого зогссон боловч анхнаасаа одоо тэр тулалдаан тэр мөргөлдөөн бол гарахгүй байсан бол илүү дээр байх байсан. Анхнаасаа тэгж тулалдаагүй бол бас олон гингүү хүний цус урсахгүй байсан. 압살롬이 죽음으로써 필요 없는 희생, 그 군사들의 희생이 중단됐다는 것은 압살롬이 많은 군사들을 이유 없이 죽게 한 그 원인이었다는 것을 우리가 알 수 있는 거죠. Абсалом ингэж өгснээрээ одоо цаашид урсах ёсгүй урсах шаардлагагүй цус одоо урсгаа болсон шаардлагагүйгээр одоо хүний аим хохирох золиос болох одоо шаардлагагүй болсон. Тэгээ энэ бүхнээс харахад бол Абсалом маш олон хүмүүсийн урсах ёсгүй цусыг урсгаж одоо өгөх ёсгүй амийг өгөхөд хүргэсэн гол буруутан гэсэн байна. 압살롬은 자기 아버지를 해롭게 하려고 하는 것이 하나님께 대한 도전이었고 그 결과로 자기가 죽게 됐습니다. Абсалом өөрийнхөө эцгийн эсрэг тэрсэлж эцгээ одоо хорлох одоо хороо санаа өвөрлөж энэ бүхнийг хийсэн байгаа. Эцэст энэ нь бол бурханд тэрсэлсэн бурхны эсрэг хийсэн гимнүгэл байсан. Тэгээд эцэст одоо тэр гимнүглийнхээ төлөөсийг төлж өгсөн байна. 그 다음에 8번 압살롬 위에 무더기를 쌓음. 이게 이제 8번째 그 제목입니다. За одоо 8 дахь хэсэг 8 дахь хэсгийн гарчиг нь болохоор Абсаломын дээр чулуу овоолсон. 17절 한 절만이고요. За энэс зөвхөн 17 дугаар ишлэл юм байна. 17절 한 절만 읽어 주십시오. 17 дугаар ишлэлийг уншаа. Тэгээд тэд Абсаломыг авч ойд гүнзгий нүхэнд хаяад түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босголоо. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан руу зүгтцгаав. 아멘. 이미 죽은 압살롬을 사람들이 이렇게 가져다가 큰 구덩이에다가 던져 넣습니다. Абсалом ингээ өгчихсэн байгаа тийм ээ. Тэгээд өгсөн Абсаломыг хүмүүс авч яваад ойд гүнзгий нүхэнд хаяад дээр нь чулуу овоолсон гэж байна. 사람이 가치 있는 삶을 살았다면 죽을 때도 존중받습니다. Хэрвээ хүн үнэхээр үн цэнтэй амьдралаар амьдрсан байх юм бол өгснийхээ дараач гэсэн хүндлэл хүлээдэг. 그 행했던 선한 일들을 기억하면서 잘 그 성대하게 장례를 치러주죠. Тэр хүний амьддаа хийсэн тэр сайн сайхан үсийг нь олон хүмүүст урсан санаж тэгээд нас барахад нь ч гэсэн хүндэтгэлтэйгээр оршуулдаг байгаа.
그러나 압살롬의 죽음에는 아무도 거기에 대해서 관심을 가지지 않았습니다. Харин Абсаломын өглийн тухайд бол хэн ч түүнийг тоогоогүй. 그 죽은 시체가 버려지듯이 이 구덩이에, 큰 구덩이에 이렇게 던져진 거죠. Тэгээ цогцсон хүртэл одоо тийм хүндэтгэлтэйгээр ясал төгөлдөр оршуулаагүй зүгээр л гүнзгий нүхэнд хаяад дээрэс нь чулуу оруулчихсан. 장례를 목적으로 만들어 놓은 무덤이 아닌 그런 다른 용도의 구덩이에 시체를 넣었다라는 것은 그것은 버려졌다라는 의미가 있습니다. Энд болохоор тийм түүнийг одоо оршуулах зорилттойгоор тэр гүнзгий нүх ухаад тэгээд тэрүүндээ хайсан гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр л одоо өөр зориулалтаар нэгэн одоо тийм гүнзгий нүх байсан юм байна. Тэгээд тэр нүх рүү хайсан гэдэг нь ерөөсөө Абсалом тэр чигтээ хаягдсан гэсэн үг юм. 준비되지 않은 죽음, 그 영원한 미래가 아름답게 준비되지 않은 그런 비참한 죽음이라는 것을 알려주시는 거죠. Өөрөөр хэлбэл энэ Абсаломын үхэл бол одоо түүний өчний дараах амьдрал ч гэсэн тийм үзэсгэлэнтэй тэр сүр жавхлантай мөнхийн амьдрал урд нь тэр амлалтын амьдрал цаашаа болж тэгж үргэлжилнэ гэсэн тийм амлалт байхгүй тийм найдварч байхгүй зүгээр л одоо нэг нохоо үхэл шиг тийм ямар ч үн цэнгүй үхэл байсан байна. 그래서 성경에 그 죽은 사람이 이 구덩이에 아무렇게나 이렇게 던져진 내용을 볼 때는 그가 반드시 하나님 앞에 범죄했다라는 사실을 우리가 이렇게 알 수 있습니다. Тэгэхээр Библийн одоо өөр хэсгүүдэд ч гэсэн тийм хэрвээ хэн нэг ингээд өгснийхэн дараа тэр цогцыг нь нүхэнд хаялаач гэдэг юм уу одоо гаргаж хаялаач гэдэг юм одоо хайсан гэсэн тиймэрхүү одоо утгатай өгнөд гарч явах юм бол тэр хүн ингээд одоо үн хүндгүйгээр бурхны шийтгэлийг авч тэ бурханд ингэж хаягдаж өгсөн юм байна. Тэгээ өглөн хүртэл одоо тийм нохоо үхэл хийсэн юм байна гэж ойлгох гээд байна. 그 죽은 몸이 구덩이에 던져졌다라는 것은 그의 영혼조차 영원한 어두움에 버려졌다라는 것을 의미하는 거죠. Тэр зөвхөн одоо тэр цогцсон тийм ээ энэ махбод нь нүхэнд хаягдсан төдийгүй түүнийг дагаад бас сүнсэн ч гэсэн тэр гүн харахгүй руу хаягдсан гэсэн утгатай. 그러면 이 구덩이, 구멍 이런 것들이 지옥을 상징한다라는 그 근거를 성경 구절을 통해 알아보겠습니다. Тэгвэл одоо энэ гүнзгий нүхч гэдэг юм уу одоо ёроолгүй нүх гэх мэтчлэн иймэрхүү үгнүүд нэгэсэндээ үхэгсдийн орон буюу одоо тэр тамыг бэлэгддэг гэдгийг илэрхийлсэн ишлэлүүдийн бүгдээрээ бас хайж олъё. 욥기 33장 28절 말씀 누가 읽어 주십시오. За Йов номын 33-ын 28 дахь ишлэгийг нэг нь оллоод уншиж өгөөрэй. Йов 33-ын 28. Йов 33-ын 28. Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас залсан бөгөөд миний амь гэрлийг үзнэ гэж гэх боллоо. 아멘. 여기 구덩이에 들어가지 않는 것은 영원한 생명의 빛에 들어간다라는 의미가 있는 거죠. Тэгэхээр нүхэнд унаж өхөлгүйгээр тийм ээ тэр амин золигдоод амьдралд минь гэрэл үзүүлвэ гэдэг нь болохоор тэр одоо сүнсэн тий амин мөнхийн аминд орсон гэсэн утгатай. 그래서 생명의 빛의 반대가 된다라는 것은 이것이 이제 지옥을 가리키는 겁니다. Амин гэрлийг үзсэн гэсэн утгатай. Тэгэхээр юуны эсрэг үг нь болохоор тэр харахгүй нүх гэсэн үг. 베드로후서 2장 4절 말씀이요. 2-р Петр 2-ын 4-ыг бас уншъя. Нэг нь уншаад өгөөрэй.
2-р Петр 2:4. Учир нь хэрэв нүгэл хэрэгч нарыг Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг бурхан хэлтрүүлэлгүй харин тэднийг тамд хаяад харанхуй гинжил тушаа шийтгэл хүртэл хадгалсан бол. 네. 여기 범죄한 천사는 범죄한 인간을 상징하는 그런 상징해서 말씀하는 그런 비유입니다. Энд гарч байгаа нүгэл үлдсэн тэнгэр элч гэдэг нь болохоор нүгэл үлдсэн одоо хүн төрөлхтнийг илэрхийлж байгаа бэлэгдсэн үг хэллэг байна. 죄사함받지 못한 모든 범죄한 영혼은 이 구덩이에 던져진다라는 말씀이 이게 바로 지옥이죠. За тэгээд энэ тэр одоо нүгэл үлдсэн хүмүүсийг бурхан хэлтрүүлэлгүй тэднийг тамд хаясан гэсэн байна. 압살롬이 구덩이에 던져지고 나서 거기에 돌을 쌓아서 큰 무더기로 돌이 큰 무더기로 이렇게 쌓이게 됐습니다. Тамд хаягдсан гэдэг нь болохоор бас л нөгөө нүхэнд хаягдсан гэдэгтэй яг адилхан утгатай. Тэгэхээр нөгөө 2-р Самуэль дээр эргээд очих юм бол Авсаломын тэр цогцыг гүнзгий нүхэнд хаяад дээр нь чулуу овоолсон гэж байна. 이것은 많은 사람들이 압살롬을 혐오하는 마음으로 던진 돌들이 이렇게 쌓인 그 결과가 됐습니다. Тэгээд тэр чулуу овоолсон гэдэг нь болохоор зүгээр нөгөө чулуу овоо босгож байгаа юм шиг тийм ойлголт биш. Одоо Авсаломыг үзэн ядсан олон хүмүүс түүний өгсөн хойнож гэсэн түүний тэр шаарл цогцос руу тэгээд нөгөө чулуу шидэж алдаг шүү. Тэгээд яг тэрүүнтэй адилхан үзэн ядах сэтгэлээр чулуу одоо шидсэн тэр нь одоо тэгж маш том овоо болсон гэж байгаа. Тэгэхээр асар олон хүмүүс түүнийг одоо үзэн ядаж чулуу шидсэн гэсэн. 그래서 돌 무더기가 쌓인 것은 그 범죄한 인간에 대한 하나님의 진노의 마음이 컸다라는 것을 사람들에게 알려주시는 일입니다. Тэгээд тэр маш том овоо болсон гэж байгаа. Энэ нь болохоор одоо бас нэг талаараа бурхны зүрх сэтгэлийг илэрхийлж байгаа. Тэр гэм нүглийг бурхан ямар ихээр үзэн яддаг вэ гэдгийг илэрхийлж байгаа гэсэн бэлэгдэл юм аа. 그리고 많은 사람들이 모두 하나와 같이 그 범죄를 혐오하고 아주 싫어했다라는 의미가 있는 거죠. Тэгээд маш олон хүмүүс одоо тэр чулууг ингээд шидсэн байгаа шүү дээ. Тийм учраас тийм том аваа бассан байгаа. Тэгээд тэр олон хүмүүсийн зүрх сэтгэлч гэсэн тэр гэм нүглийг үзэн яддаг бурхны зүрх сэтгэлтэй яг адилхан байсан учраас тэр гэм нүглийг үзэн ядсан зүрх сэтгэлээр одоо тэгж чулуу шидэж тэр нь том аваа болсон байна. 여호수아 7장에 그 여리고 성의 물건을 훔친 아간도 비참한 결말을 맞이했습니다. Йошуа намын 7-р бүлэг дээр ч гэсэн Аханы одоо гэм нүглийн талаар гардаг тийм ээ. нөгөө авах ёсгүй зүйлийг авч бурхны хуулийг зөрчсөн. 그가 아굴 골짜기에서 죽고 나서 거기에 큰 돌 무더기가 쌓이게 됐습니다. За тэгээд түүнийг бол ахрын хүндэд аваачиж одоо яасан хороосон байгаа. Тэгээд түүний тэр одоо цогцсон дээр нь бас ийм том чулуу аваа үүссэн байгаа. 많은 사람들이 그 죄를 싫어하는 마음으로 그에게 던진 돌들이 이렇게 크게 쌓이게 된 것이죠. Тэр тохиолдолд ч гэсэн яг мөн адилхан маш олон одоо израильчууд тийм хүмүүс Аханы үлдсэн тэр гэм нүглийг үнэхээр үзэн яатсандаа тэгэж чулуу шидэж ингээд хороосон. Тэгээд тэдний шидсэн чулуу маш том овоо болж тогтсон байна. 그렇게 된 것을 하나님이 보시고 아주 극렬한 그 심한 분노가 그치셨다라는 것은 하나님의 분노의 마음이 그와 같이 컸다라는 것을 알려주시는 겁니다. За тэгээд тэр том овоо ингээд боссны дараа бурхан түүнийг үзээд тэр аимшигтай уур хилэн нь зогссон гэж байгаа.
Тэгэхээр тэндээс ч гэсэн харахад бурхан гим нүглийг ямар одоо ихээр үзэн яддаг вэ гэдгийг нь бас мэдэрч болно. 죄는 이와 같이 스스로를 많게 하고 사람들에게 미움을 받는 그런 무서운 결과를 가져오는 원인인 겁니다. Тэр гим нүгэл гэдэг бол ингэж өөрийгөө ч хорлоод бас одоо бусад хүмүүс ч гэсэн үзэн ядаж жигшигдэх ийм одоо аимшигтай ийм үр дагаврыг авчирдаг байх нэ. 하나님 앞에 회개하고 철저히 죄를 버리게 되면 하나님 앞에 은총을 받고 사람들 앞에 사랑을 받게 됩니다. Харин бурхны өмнө одоо гим нүглээ улаагаад гимшээд үнэхээр чи сэтгэлээсээ бүрэн дүүрэн гимших юм бол бурхны одоо өршөөл эгч хүртэн бас олон түмнийхээ ч гэсэн уучлалтыг хүртэх боломжтой байдаг. 다음 구절 9번째고요. 압살롬에 세운 돌기둥 이렇게 내용입니다. За дараагийн хэсэг нь болохоор Абсаломын босгосон чулуун багна гэсэн гарчиг байна. 18절 한 구절이고요. 18 дугаар ишлэл дангаараа. 이것은 인간의 자기 혼자만의 꿈이 얼마나 헛되다라는 것을 알려주시는 그 구절입니다. За энэ хэсэг болохоор одоо хүний одоо ганцаараа одоо мөрөөдсөн тэр мөрөөдөл ямар хоосон байдгийн бэ гэдгийг харуулж байгаа. 그러면 18절 한번 읽어 주십시오. 18 дугаар ишлэгийг уншъя. Абсалом амьд ахуудаа өөртөө нэгэн багныг хааны хүндийд босгосон бөгөөд тэрээр миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэд өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Өнөөдрийг хүртэл тэр баг нь Абсаломын хөшөө гэж хэлэгддэг билээ. 아멘. 압살롬이 죽기 전에 돌로 이렇게 그 세우는 그 비석이라고 여기 이제 한국말로는 비석이라고 돼 있고 이제 히브리 말로는 그 기둥인데 돌로 이렇게 세워지는 기둥 하나를 세웠다라는 그 기록이 여기 있습니다. За Абсалом одоо үхээс өмнө амьд байхдаа өөртөө зориулж нэгэн багныг босгосон гэж. За энэ багна гэдэг нь болохоор яг нөгөө еврейгээрээ багна гэж байгаа юм байна. Солонгосоор болохоор хөшөө гэсэн утгаар орчуулагдсан байдаг юм байна. Ямар ч хэлсэн тийм нэг одоо чулуун багна, чулуун хөшөөг өөртөө зориулж босгосон байна. 그 이름에는 그 돌을 자기의 이름으로 세웠기 때문에 그 돌은 자기의 이름을 알리는 돌이 된 거죠. За тэгээд тэр багнаа болохоор өөрийнхөө нэрээр нэрлсэн гэж байгаа. Тэгэхээр одоо тэр багна нь Абсаломын нэрээр нэрлэгдэж үлдсэн байна. 이 돌을 세운 위치가 왕의 골짜기라고 그렇게 기록되어 있습니다. За тэр багнаа хаана босгосон бэ гэхээр хааны хүндий гэдэг газарт босгосон. 왕의 골짜기라는 말의 의미는 그 압살롬의 마음이 어땠다라는 것을 알려주시는 내용인데요. За хааны хүндий гэдэг энэ газрын нэр нь болохоор одоо энэ Абсаломын зүрх сэтгэл нь ямар байсан бэ гэдгийг илэрхийлж өгч байгаа. 골짜기라는 말의 여기 본문의 뜻은 뭔가 간절한 마음을 갖고 있다라는 의미가 있는 겁니다. За хүндий гэдэг үг байгаа. Тийм ээ хүндий гэдэг үгийн одоо яг эхлэлнийх нь утгыг харах юм бол ямар нэг зүйлийг одоо маш ихээр хүсэх гэсэн утгатай юм байна. 왕의 골짜기라는 말은 왕이 되기 위한 왕이 되고 싶어하는 그 간절한 마음을 언제나 품고 있었다라는 거죠. Тэгэхээр энэ хүндий гэдэг үгийнх нь одоо эхлэлнийх нь утга болохоор тийм байх нь шүү дээ. Ямар нэгэн зүйлийг маш ихээр одоо зөөлж хэлэх юм бол нөгөө тичаадан хүсэх тий бүр байж ядтлаа бүр тэсхийн аргагүй ихээр ингэж хүсэх гэсэн юм утгатай. Тэгэхээр энэ хааны хүндий гэж нэрлсэн. Тэгээд энэ нь болохоор бүр хаан болохыг тэгж ихээр хүсэж байсан. 근데 압살롬에게 있어서 약점, 좀 아쉬운 부분은 자기 이름을 알려줄 만한
그런 인물이 없었다는 겁니다. 아들이 없었다는 거예요. 네, 아들이 없었다는 거죠. Тэгээд Абсаломын хувьд болохоор бас нэг харамсалтай зүйл нь юу байна вэ гэхээр түүний нэрийг одоо авч үлдэх те одоо нэрийг нь цааш нь авч явах тийм хүүгүй удам залгаанчлах одоо хэн нэгэн түүнд байгаагүй гэсэн. 그러니까 이 말은 자기의 이름이 후대까지 이렇게 계속 길이 알려지기를 바랬는데 자기 대에 끝나게 되면 자기 이름을 알려줄 아들이 이제 없기 때문에 이름이 자기대로 끝난다라는 생각을 하고 있었던 거죠. Тэгэхээр Абсалом ч гэсэн одоо дотроо бас тэгж бодож ирсэн байна. Тэгээ уул нь бол одоо үр удамтай байх юм бол тэр нь одоо эцгийнхээ нэрийг тийм ээ цааш нь ингээд аваад эцгийнхээ нэрийг дуурсгаад ч юм уу ингээд аваад явж болно тий. Гэтэл одоо тийм нэрийг нь аваад явах цаашаа үргэлжлүүлэх тийм хүү байхгүй. Тэгээд дотроо бол энэ талаар бас ингээд бодож явж исэн бололтой. Миний нэрийг цааш нь аваад явдаг нэгэн байдаг ч болоос бас өөрийгөө тэр нэрийг цааш нь алдаршуулах гэдэг тийм ээ. Мөнхлөх гэдэг шүү дээ. Тэгэл харамсалтай тийм хүн байгаагүй. 왕이 되기 위한 그 간절한 마음이 자기가 많은 사람에게 자기 이름이 알려지길 바라는 마음과 이렇게 바라는 마음으로 이어졌습니다. Тэгээд одоо өөрийнхөө нэрийг тэгж цааш нь одоо мөнхлөх тийм хүсэл нь одоо хаан болох тэр хүсэлт нь бүр ингээд хүслийг нь одоо улам өөгшүүлж өгсөн гэх юм да тий. Яахад гэвэл хаан болчих юм бол хэдийгээр үр хүүхэд байхгүй ч гэсэн хүү байхгүй ч гэсэн тэр арт түмэн нь өөрийнх нь нэрийг одоо дуусгаад тий нэрийг нь ингээд цааш нь мөнхлөнө гэж санаад тэгээд хаан болохыг тэгж их улаар өсөж байсан байх нэ. 후대까지 자기 이름이 길이 오래오래 알려지기를 또 원했습니다. Тэгээд хаан болоод тэгээд түүгээрээ дамжуулаад хойж үедээ ч гэсэн олон үедээ тэгэж дурсагдаж явахыг хүсэж байсан. 자기 이름을 붙인 그 돌을 세워서 자기 이름을 알리려고 했던 겁니다. За тэгээд бас нэг бодож олсон арга нь болохоор энэ чулуун багныг босгоод түүнийгээ өөрийнхөө нэрээр нэрлсэн байна. 이 두 가지가 압살롬이 바랬던 두 가지가 이루어졌습니다. Тэгээд хинний Абсаломын одоо бодож хүсэж байсан энэ хоёр хүсэл нь бол биелэгдэхийн үед биелэгцээ. 그런데 잘못된 모습으로 이루어진 거죠. Гэхдээ одоо сайнаар биш муугаар одоо биелэгдсэн байгаамаа. 압살롬의 이름이 전국에 알려진 것은 그것은 사실입니다. За энэ Абсалом нөгөө нэрээ мөнхлөхийг хүссэн шүү дээ, тийм ээ. Нэр нь бол мөнхөрхөр мөнхөрсөн. 그러나 그것으로 인해서 왕이 되지는 못했습니다. Гэхдээ бол тэр одоо хаан болж чадаагүй. 자기 노력으로 자기 이름을 알린다고 해서 누구나 왕이 되는 것은 아닙니다. өөрийнхөө хүч чармайлтаар өөрийнхөө нэрийг дуурсгалаа гэд тийм хүн болгон хаан болчихдаг юм биш ээ. 인간의 모든 계획과 노력은 다 허탄한 자랑을 위한 계획과 노력입니다. Ер нь одоо хүн төрөлхтний гаргадаг тэр юу хүч хичээл зүтгэл хүчин чармаалт нь бол үргэлж одоо дэмий хоосон зүйлийн төлөө байж идэв. 야고보서 4장 13절과 14절에요. Яков намын 4-ийн 13-аас 14-р эшлэл. 인간의 계획이 얼마나 헛된 것임을 하나님은 알려주시는 말씀이죠. Энэ эшлэл болохоор хүний одоо бодсон төлөвлөсөн зүйл ямар одоо тийм хоосон дэмий зүйл байдгийм бэ гэдгийг илэрхийлсэн үг байгаа. 인간의 계획이 헛되다라는 말은 하나님께서 이루어지지 않으시면은 하나도 이루어지는 것이 없기 때문에 헛된 계획입니다. Яагаад одоо хүний бодож төлөвлөсөн зүйлс юм дэмий хоосон байдаг гэж хэлж байгаа вэ гэхээр хүн одоо тэр дотроо элдв зүйлийг бодож төлөвлөсөн байлаа ч гэсэн түүнийг нь бурхан зөвшөөрөхгүй бол тэр нь
Тэгэл одоо салхинд хийсэд алга болно тий. Хичнээн сайхан зүйл бодсон төлөвлөсөн байлаа ч гэсэн. Тийм учраас хүний бодол төлөвлөгөө бол дэмий хосон байдаг юм аа. 그리고 이름이 후대에 알려지는 것도 그것도 이루어지긴 이루어졌습니다. Тэгээд нөгөө нэр нь одоо хооч үедээ одоо бас юу яасан одоо дурсагдсан тийм ээ. Тэр хүсэл нь бас биелэгцэн гэсэн тийм ээ. 그러나 그 이름이 자랑스럽고 또 칭찬할 만한 그런 이름이 아니라 부끄러움을 끼치는 이름으로 후대에 알려진 거죠. Гэхдээ Авсаломын нэр тэр хойч үедээ ч гэсэн одоо яригдаж тийм ээ дурсагдаж үлдэх нь үлдсэн. Гэхдээ тэр нь сайнаар биш муугаар одоо муугийн жишээ болж яригддаг болж үлдсэн байгаа. 그럼 후대 사람들이 늘 기억할 만한 이름은 어떤 이름일까요? За тэгвэл хойч үедээ ч гэсэн дурсагдаж тийм сайнаар дурсагдаж яригдах нэр нь ямар нэр байх вэ? Ямар нэр тэгэж сайнаар дурсагдаж ирдэг вэ? 많은 사람에게 선을 베푼, 많은 사람에게 사랑을 베풀고 좋은 걸 나눠준 이름은 후대에 멀리까지 그 이름이 기억됩니다. Олон хүмүүст сайныг үйлдэж, олон хүмүүст сайн сайхан зүйлийг одоо үйлдэж тус хүргэж явсан тийм хүний нэр бол хойч үедээ ч гэсэн сайнаар дурсагдах болно. 그러나 그것은 인간의 능력으로 자기의 노력으로 할 수 없는 일인 거예요. Гэхдээ энэ нь ч бас хүний хүчин зүтгэлээр хичээл зүтгэлээр болчихдог зүйл биш ээ. 많은 영혼들을 복되게 하고 많은 생명을 살리시는 하나님의 일에 쓰임 받는 자만이 그 일을 할 수 있는 거예요. Олон хүмүүсийг аварч тийм ээ олон хүмүүст тэр авралын ажлыг хийх авралыг хүргэх тэр бурхны ажилд одоо гар бие оролцож байсан тийм нэрл одоо бурхны ивэл нэгүсээр олон түмэнд тэгээд үеэс үед дуурсагдах болно. 하나님께 쓰임 받는 것은 하나님의 통치를 잘 성실히 받는 것입니다. Өөрөөр хэлбэл одоо бурханд ашиглагдана, бурхны ажилд хэрэглэгддэг хүний нэрл тэгж дуурсагдана гэсэн. Энэ нь бол нэг юмсанда бурханд тэгж ашиглагдчих байна гэдэг чинь бурханд дуулууртай байгааг нь л үрдэн юм аа. 우리 모두에게 알려진 이름들, 성경에 기록된 이름들은 어떤 이름들일까요? За тэгвэл бидний одоо энэ үед ч гэсэн яригцаар байгаа сайнаар дурсагдаж үлдсэн нэрс гэвэл одоо Библиэс ямар нэрс вэ? 하나님의 뜻에 따라서 행하고 하나님의 통치를 잘 받은 사람들은 모두 후대의 이름이 남게 됐습니다. Тэгээд Библийн одоо хүмүүсээс харах юм бол бурхны хүсэл тааллыг дагсан тэгээд бурхнаар одоо удирдуулж тэ бурханд захирагдж байсан бүх хүмүүсийн нэр одоо хойч үедээ ч гэсэн сайнаар дурсагдж яригдж үлдсэн байдаг. 그래서 믿음의 자손들이 그 믿음의 선진의 행한 일을 믿음의 자손들이 믿음의 부모가 행한 일을 후대에 이렇게 반드시 말로 알리게 돼 있습니다. Тэгэхээр тийм одоо итгэлийн өвгдээсийн тэр хийсэн үйлс байгуулсан гавьяг итгэлийн үр удам хойч үеийн үеэс үед дамжин дурсаж ярьж байдаг. 열왕기 그 상에 보시게 되면 솔로몬이 한 말들 가운데 다윗에 관한 이 구절들이 이렇게 있습니다. Нэгдүгээр хаад номноос харах юм бол Соломон хааны одоо хэлсэн ярьсан зүйлээс харах юм бол Давид хааны талаар ярьсан зүйлс нэлээ их гардаг. 자기 아버지 다윗의 이름을 말할 때 하나님께서 아버지를 통해서 이루신 일을 말한 거죠. Тэр агуулгаас харах юм бол одоо Соломон хаан өөрийн эцэг Давидын талаар Давид хааны нэрийг одоо дурдж ярихтаа бол үргэлж бурхан тэр Давид хаанаар өөрийнх нь тэр эцэг Давид хаанаар дамжуулж хийсэн тэр агуу үйлсүүдийг дурдсан байдаг. 하나님에 의해서 되어진 일들만
후대에 인정을 받는 겁니다. За тэрнээс ч гэсэн харахад одоо хүний өөрийнх нь хийсэн үйлс гэхээсээ илүү бурхан тэр хүнээр дамжуулж хийсэн тэр үйл хэрэг бол одоо үеэс үед он удаан жил дурсагдаж үлддэг байх нэ. 사람만이 아닌 하나님께서도 직접 다윗을 후대 모든 사람들에게 선한 왕의 본으로 이렇게 말씀해 오셨습니다. Зөвхөн хүмүүсийн амаар дамжуулаад зогсохгүй бурхан өөрөө ч гэсэн өөрийнхөө амаар Давидын нэрийг тэг хойч үед нь болвол тэг дуурсагдах нэр болгож өгсөн байдаг. 후대 사람들이 존경할 만한 이름으로 후대의 이름을 남기는 것이 우리에게 아주 굉장히 큰 영원한 복입니다. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн хойч үедээ үеэс үед дамжигдаж сайнаар дуурсагдаж яригдах тийм нэр хүндийг олно гэдэг бол үнэхээр агуу ерөөл юм аа. 그러면은 악인의 이름은 어떻게 된다는 겁니까? За тэгвэл одоо хорон муу хүмүүсийн нэр яах болж байна? 아무도 기억하지 않고 잊혀지는 그런 이름이고요. За тийм хүмүүсийн нэр бол одоо хинч дурсдаггүй, хинч одоо дурсан сандаггүй, мартагдсан нэр байх юм аа. 또 기억한다 할지라도 그것은 비방하는 그런 이름으로 기억될 수밖에 없는 겁니다. За тэгээд яг тийм хүмүүсийг нэрийг нь саналаа, нэрийг нь дурсаж ярьлаа ч гэсэн сайнаар ярихдаггүй үргэлж одоо тэг муу мухай үлгэр дуурайл болж хүмүүсийн одоо хэл амны бай болж буруутгагдаж шүүмжлүүлсэн тийм л нэр байх болно. 하나님 앞에 선한 길을 갔는지 악한 길을 갔는지는 후대가 평가를 정확히 하게 돼 있습니다. Тэгэхээр бурхны өмнө үнэхээр сайн замаар замнасан уу, буруу муу замаар замнасан уу гэдгийг бол хойч үе маань дүгнэх болно. 잠언 10장 7절 한번 누가 읽어 주십시오. Сургаалт ус намын 17 дугаар ишлэгийг нэг нь уншаад өгөөрэй. Сургаалт ус 17. Зөвхөн тухай дурсан жирүүл байдаг бол буруутны нэр нь хүртэл ялзарна. 아멘. 의인과 악인의 이름이 어떻게 다른지를 이 구절이 지금 읽은 구절이 알려주는 거죠. Энэ сургаалт ус 17-аас харах юм бол зөвхт хүний нэр ба гин буруутай хүний нэр нь ямар ялгаатай вэ гэдгийг маш сайхан харуулж өгсөн байна. 썩는다라고까지 말할 정도면 얼마나 그것이 후대에 나쁘게 기억되는지 알 수 있는 겁니다. Буруутын нэр нь хүртэл ялцарна гэж хэлсэн байна шүү дээ. Тэгээ нэр нь ялцарна гэдэг чинь одоо тэр хүний тэр муухай хийж явж исэн хүний нэр одоо хойч үедээ ямар ихээр үзий ядагдаж үлддэг вэ гэдгийг одоо ялцрах гэдэг энэ үгээр илэрхийлсэн байна. 악인은 자기가 원하는 대로 이루어지지 않고 자기가 원치 않은 결과가 오게 된다는 것을 우리가 알 수 있습니다. Тэгэхээр ийм хорон муу санаатай хүн бол одоо тэгж одоо өөртөө одоо гой сайхан зүйлийг хүсэж мөрөөддөг ч гэсэн тэгээ түүний хүсэл бол биелдэггүй харин ч одоо муу мухагаар ингэж дурсагдаж үлддэгэ гэдгийг эндээс харж байна. 그다음에 이제 열 번째 단락인데요. 10번 아이마스의 열심 10번입니다. За 10-дугаарт нь 10-дугаар хэсэг нь байна. За Ахимасын чин хүсэл гэх юм уу?
Ахимаасын хичээл зүтгэл. Ахимаасын чин сэтгэл. 19절부터 23절까지입니다. 19-с 23 гаршлал. 여기에 작은 1번, 작은 소지, 1번, 소식을 전하겠다고 청함. За энэ дотроо бас жижиг хэсгүүдтэй байна. За нэгдүгээрх нь болохоор энэ мэдээг хүргэе гэж хүсэлт гаргасан. 19절 한 절이고요. Энэ болохоор 19-р ишлэлтангараа 잠시 만요. 아히마스의 열정이라고 하셨어요. 뭐라고 하셨죠? 열정이란 말도 맞는데요. 제가 네. 말한 건 열심. 네네. 열심. 예. 네. 19절 한 절 읽어 주십시오. За 19-р ишлэгийг уншия. Садокийн хүүгэн Ахимаас би хаан дээр гүйж очиод дайснуудынхын гараас эзэн түүнийг чөлөөлсөн гэдгийг мэдэгдэе гэв. 아멘. 지금 전쟁이 어떻게 끝났는지에 대한 이 사실을 이제 누군가 왕에게 알려야 합니다. За одоо ингээд дайнд зогссон байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ тухай мэдээг хэн нэг нь хаанд хүргэх ёстой болсон. 이 소식을 전하는 일은 굉장히 중요한 일이고 또 칭찬받을 만한 일입니다. За энэ мэдээ хүргэнэ гэдэг бол маш чухал ажил байгаа. Дээрээс нь бас одоо магтаал одоо сайшаал хүртэхээр тийм одоо ажил алба юм аа. 근데 기쁜 소식을 전할 때 듣는 사람도 기뻐하고 전하는 사람도 칭찬을 받겠죠. За тэгээ мэдээ хүргэн гэдэг чинь бас хоёр талтай одоо тэрээ сайхан мэдээ хүргэх юм бол тэр хүргэж байгаа хүн нь ч гэсэн баяртай байна. Сонсож байгаа хүмүүс нь ч гэсэн баяртай байх болно. 그 전한 소식이 듣는 사람들의 듣는 사람들을 마음을 기쁨으로 바꿀 수가 있고요. За тэгээд тэр хүргэж байгаа мэдээ олон хүмүүсийг хүмүүст баяр баясгалан авчирч болно. 또 듣는 사람들의 생명까지 살리는 일도 할 수가 있는 겁니다. За тэгээд сонсож байгаа тэр олон хүмүүсийн амийг хүртэл аврах мэдээ байж болох юм аа. 그래서 소식을 전하는 일을 이사야 성경에서는 아주 아름다운 일이라고 하나님께서 아름답게 보시는 일이라고 그렇게 기록되어 있어요. За тийм учраас одоо энэ мэдээ хүргэхдээ мэдээ дамжуулах тэр үйл бол үнэхээр үдсгэлэнтэй гэж Исая номдэр хэлсэн байдаг тийм ээ. Нөгөө улсын дээр одоо гинтгий марчлаа тэр улсын дээр тэр хөл нь ямар үдсгэлэнтэй вэ гэсэн байдаг тийм. 그래서 이 자기를 아끼지 않고 그러니까 자기의 편리함을 추구하지 않고 수고해서 이 소식을 전하는 자를 가리켜서 충성된 사자, 충성된 사신, 충성된 일꾼이라고 그렇게 부릅니다. Тэгэхээр нөгөө тэр хүн чинь тэр мэдээг аль алга хурдан хүргэхийн тулд хөлөөж хайрлахгүй тий хар хурдаараа одоо гүйж тэр мэдээг хүргэх ёстой. Тэр амин чухал яг цагт нь ингээ хүргэх ёстой байдаг. Тэгээд тэр үднээсээ мэдээг хүргэгч нарыг одоо зарлаг элч нарыг бол итгэмжит одоо элч гэх мэтээр нэрлсэн байдаг. 그러면 여기 사독의 아들 아히마스가 전하는 소식은 기쁜 소식일까요? 슬픈 소식일까요? За тэгвэл энэ тохиолдолд болохоор Ахимасын хувьд бол энэ мэдээ хүргэхэд одоо би явъя гэж юу яаж байгаа тий санал гаргаж байгаа. Тэгээ Ахимасын одоо хүргэх гэж байгаа энэ мэдээ тий баяртай мэдээ юу эсвэл гонигтай мэдээ юу? Муу мэдээ юу? 기쁜 소식이라고 생각하시는 분 혹시 계십니까? баяртай сайн мэдээ гэж бодож байгаа хүн байна уу? 그러면 мууч байна, сайнч байна. 예, 뭐라고 하신 거예요? Юу гэсэн бэ? Сонссонгүй?
Муу сайн хоёулаа байгаа мэдээ. Өөр очиж байгаа муу тэр. 좋기도 하고 나쁘기도 하고. 예. 그 사람이 죽었기 때문에 그 죽음에 대한 거는 예. 나쁘지만 또 그 전쟁이 끝났다는 것은 또 기쁜 소식일 거예요. 예. 그렇죠. 이 기쁨과 슬픔이 섞여 있는 그런 굉장히 복잡한 소식이죠. За тэгэхээр энэ бол нэлээд ээдрээтэй тий адармаатай яривхтай тийм мэдээ байх нь шүү дээ. Одоо баяртай ч гэж хэлж болохгүй, баяргүй ч гэж хэлж болохгүй тий аль аль нь хойлолцсон ийм бүрхэг мэдээ байх нэ. 네, 하나님이 하신 일들은 다 우리가 기뻐할 만한 일들입니다. Гэхдээ бурхны хийсэн ажил бол бүгдээрээ биднийг одоо баярлуулж зохих ажил байдаг. 근데 어떠한 마음을 가지고 그 소식을 듣느냐에 따라서 그게 기쁨이 될 수 있고 슬픔이 될 수 있는 거죠. харин хүний зүгээс болохоор тэр мэдээг одоо ямар зүрх сэтгэлээр хүлээж авах вэ гэдгээс шалтгаалаад тэр мэдээ нь баяртайч мэдээ байж болно, найзгүй бол эмгэнэлтэйч мэдээ болж хувирч болно. 복음은 모두가 기뻐할 만한 소식 아닙니까? жишээлбэл сайн мэдээ байна шүү дээ тий. Сайн мэдээ гэдэг бол хүн болгонд одоо тэр хүн бүрийг баярлуулах сайн мэдээ гэсэн үг шүү дээ. 근데 때에 따라서는 어떤 사람은 그 복음을 기쁘게 듣지 않는 그런 경우도 있어요. Гэтэл одоо тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад зарим хүмүүс бол тэр сайн мэдээг хүлээж авдаггүй тий. Сайн мэдээг үнэхээр өөрт нь сайн үнэхээр баярлууштай мэдээ гэж хүлээж авч чаддгүй шүү дээ. 또 심판을 경고하는 말씀은 모든 사람이 좀 이렇게 두려워하고 좀 불편해하는 그런 말씀이 될 수 있습니다. Бас нөгөөтэйгүр одоо бурхны одоо тэр шийтгэл тийм ээ шүүлтийн талаар өгүүлсэн үгс болохоор бүх хүмүүсийн хувьд тэгэж баяртайгаар хүлээж авч чадхааргүй тийм үгс бас байдаг. 그러나 그것조차 기쁨으로 듣는 사람이 있습니다. Тэгсэн хэдий ч гэсэн тэр шийтгэлийн тухай шүүлтийн тухай тэр үгийг баяр хөөртэйгээр хүлээж авдаг хүмүүс бас байдаг. 그러니까 하나님의 말씀을 듣는 사람의 마음이 하나님의 선하심을 믿는 마음일 때 모든 말씀은 다 기쁨으로 들려집니다. Тэгэхээр бурхны үгийг сонсож байгаа хүмүүсийн хувьд болохоор бурхан бол сайн гэдэгт итгээд тийм итгэлээр хүлээж авч сонсож байгаа хүмүүсийн хувьд бол бурхны тэр шийтгэлийн үгч гэсэн баяр хөөртэй үг болгож хүлээж авдаг байна. 그러나 사람의 복잡한 생각과 마음이 그 말씀을 다 다르게 이렇게 듣게 만드는 겁니다. харин хүн болгоны дотор байдаг тэр хүмүүсийн бодол санааг ээдүүлж байдаг тэр бодол санааг нь одоо өмүүлж байдаг тэр янз бүрийн шалтгааны улмаас хүмүүс бурхны үгийг ингэж янз янзаар хүлээж авдаг байна. 그럼 여기 아이마스가 자기가 소식을 전하겠다고 스스로 그 요청을 한 이유가 무엇일까요? За тэгвэл энэ тохиолдолд энэ Задокийн хүүхэн Ахимаас би хаан дээр очиж гүйж очиод энэ мэдээг хүргье гэдэг өөрөө сайн дураараа ингэж хүсэлт гаргаж байгаагийн учир юу юм болоо? 하나님께서 하신 일을 빨리 전해서 많은 사람들에게 기쁨을 주기 위한 마음을 가지고 전하려고 했던 거죠. Тэгэхээр энэ Ахимасын одоо сэтгэл бол бурхны хийсэн ажлыг тийм ээ тэр олон түмэнд тунхаглаж хүмүүс тэр баяр хүрийг хурдан түгээхийг хүссэн тийм сэтгэлтэй байсан байна. 그것은 믿음의 바른 생각이었지만 한 가지 생각을 못한 게 있었어요. За хэдийгээр энэ талаас нь авч үзэхэд энэ бол маш итгэлийн тий сайн түүний итгэлээс нь одоо урган гарсан сайхан сэтгэл боловч тэр одоо нэг зүйлийг бас орхигдуулсан байсан. 다른 백성과는 다른 다인만이 갖고 있는 특수한 상황을
이 아이마스가 생각하지 못했던 겁니다. Тэр хэдийгээр одоо итгэл талаас аваад үзэх юм бол ийм одоо чин сэтгэлээс ингэж хүсэлт өөр сайн дураар хүсэл гаргасан боловч нөгөө талаас одоо нэг нөхцөл байдлыг ерөөсө бодолцож үзээгүй. Тэр нь болохоор Давид хаанд энэ мэдээ очиход яах вэ очих тэр тохиолдлыг ерөөсө тооцоолж үзэлгүйгээр хүсэлт гаргасан байна. 좋은 소식을 전하고도 잘못된 그런 반응을, 잘못된 대우를 받을 수가 지금 있는 상황인 겁니다. Нөхцөл байдал нь бол өөрөө одоо ийм онцгой нөхцөл байдал шүү дээ. Хэрвээ одоо Давид байгаагүй байсан бол Давид одоо Абсаломын эцэг биш байсан бол энэ мэдээ бол үнэхээр бүгдэд баяртай мэдээ. Гэтэл энэ нь бол онцгой тохиолдол. Давидын хувьд бол энэ нь тийм ч одоо баярлахаар мэдээ биш. Давид үнийг яаж ч хүлээж авч болохоор тийм нөхцөл байдалтай байсан. 그래서 중요한 요점은 듣는 사람의 형편과 그 처지를 살펴서 그 각 사람의 듣는 사람의 형편에 맞게 전할 지혜가 필요하다는 것을 여기 말씀이 가르치는 겁니다. Тэгэхээр эндээс бид нар ямар сургамж авч болохгүй гэхээр за бид нар ингээ хүмүүстэй юм ярьж болно, хүмүүст одоо мэдээ дамжуулж болно, мэдээлэл өгч болно. Гэхдээ тэр сонсож байгаа хүмүүсийн байр сууриас заавал авч үзэх ёстой. Тэгээд тэр хүнд энэ мэдээ очиход тэр хүн яаж хүлээж авах вэ гэдгийг заавал бодолцож тэгээд тухайн нөхцөл байдалтай уялдуулж одоо яг тэр хүнд тохирох арга барилаар тэр мэдээг тийм ээ тэр зүйлийг хүргэх тэр мэдээг дамжуулах мэрэгэн ухааныг бид нар үргэлж одоо хайх ёстой юм гэсэн сургамжийг эндээс авч үзсэн. 그래서 복음 전하는 자가 어느 부분에 주의해야 하는지를 지금은 이제 더 못하고 다음 시간에 이어서 설명 듣도록 하겠습니다. Тэгэхээр бид нар бол эзний тэр сайн мэдээг тунхаглаж тийм ээ хүмүүст ярьж дамжуулж байх ёстой хүмүүс. Тэгээ сайн мэдээг дэлгэрүүлж байгаа сайн мэдээ тараагчдын хувьд бид нар одоо ямар тохиолдолд ямар одоо мэрэгэн ухаанаар ярих ёстой вэ гэдэг талаар дараагийн хичээлээр үзье. 오늘 여기까지 하고 마치겠습니다. Өнөөдөр хичээлээ өгөр дуусгая. 기도하겠습니다. Залбирцгаая. 저희를 선한 길로 인도하시는 하나님 감사합니다. Биднийг сайн замаар удирдан дагуулдаг Бурхан танд баярлалаа. 선한 일에 쓰임 받게 하심으로 높임 받고 존경받는 길로 가게 하심을 감사합니다. Биднийг сайн үйлсэд хэрэгэлснээрээ биднийг бусдад хүндэтгэлтэй хүмүүс болгож өгдөгт баярлалаа. 오직 하나님의 뜻대로만 행함으로 충성된 자라 인정받게 하여 주시고 Зөвхөн Бурхан таны хүсэл тааллын дагуу явснараа итгэмжид үнэнч зарц гэж нэрлэгдэхэд туслаарай. 많은 사람에게 칭찬과 존경을 받는 사람이 되게 하여 주시고 Олон хүмүүсийн одоо магтаал хүндлийг хүлээсэн хүмүүс болгож өгөөрэй. 후대에까지 이름을 남기는 그런 발자취를 남기는 사람들이 되게 하여 주시옵소서. Хойч үедээ хүртэл нэрээ дуудулж яригдж байх ийм уул мөрийг үлдээсэн амьдралаар амьдруулж өгөөрэй. 결코 압살롬과 같이 원하지 않는 결과가 오는 잘못된 길로 가는 사람이 되지 않게 하여 주옵소서. Абсалом шиг хүсээгүй үр дүндээ хүрэх тийм эмгэнэлтэй буруу замаар явхаас минь сэргийлж хамгаалж өгөөрэй. 예수님의 이름으로 기도합나이다. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. 아멘. 수고하셨습니다. 수고하셨습니다. 예, 여러분들 평안히 잘 지내시고 다음 주 아닌 그 다음 주에 뵙겠습니다. За та бүхэнд амар тайвныг хүсье өрөөё. Тэгээ дараагийн 7 хоног биш, дараагийн 7 хоногт уулзцгаая. 갈세. Өөртөө камсамудаа. 예.